Hi guys, хой болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу яцгаан та бүхэнтэйгээ галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг нэртэй бичлэгээр уулзаж байна. За яг би арай жоохон өөр нэр өгчихсэн. Тэрнээс бол ер нь influencers in the wild, эсвэл wannabe influencers in the wild гэдэг төрлийн бичлэг маань гэсэн үг. Тэгэхээр ер нь интернет дээр гарч ирээд галзууслаатай юм яриад байгаа амар тийм out of touch те бүр ингээд ертөнцөөс гаригаас тасарсан, дэлхийгээс тасарсан одоо үйлдэлүүд хийгээд байгаа тийм солиотой инфлюенсеруудын эсвэл инфлюенсер болох хүслэнтэй хүмүүсийн тийм галзууслаатай үйлдэлүүдийг ярих гэж байна. За тэгээд иймэрхүү бичлэгүүд маань та нарт маань аяух таалагдж байгаа юм шиг байлээ. Хүмүүс улам илүү их хийгээрээ аяух сонирхолтой байна гэд тэгэж одоо санал сэтгэл өгсөн учраас би та бүхэндээ ингээд дахиад илүү хийж өгье гэж бодоод энэ удаагийнхаа бичлэгийг бэлдсэн байна. За тэгэхээр манайхан хэдүүлээ эхлээд нэгэн эмэгтэйгийн тухай ярих гэж байна. Энэ эмэгтэй болохоор influencer. Яг үнэнгээсээ influencer заяа. Ерөөсөө тийм wannabe influencer энэ бол биш. Маш олон followersтэй ийм эмэгтэй байгаа. Нэр нь Catherine Ebbs гэдэг ийм одоо эмэгтэй байгаа байхгүй юу? Америк эмэгтэй. За тэгээд энэ эмэгтэй болохоор TikTok дээрээ 1.6 сая дагагчдтай. Тэгэхээр бүр үнэхээр их дагагчтай байгаа. За түүнээс гадна өөрийнхөө Instagram дээр болохоор 470 мянган followersтай юм байна лээ. Тэгээд ер нь өөрийнх нь контент хийдэг хамгийн том одоо main platform нь гэдэг юм бол ялцчихгүй TikTok юм байна лээ. Тэгээд энэ эмэгтэй саяхан одоо нэг 7 хоногийн өмнө гэх юм уу 7-оос 10 хоногийн өмнө нэг бичлэг хийж оруулаад тэгээд тэр бичлэг нь бол хүмүүсийн үнэхээр дургууг нь хүргэсэн байгаа. Үнэхээр хүмүүсийн дургууг хүргэсэн заяа бүр ингээд те хүмүүс тэр бичлэгийг үзчихэд л өстой доторх нь ингээд өстой амар уурн хүрээдтэй энэ эмэгтэй рүү айгүй их ингээд hate backlash одоо явуулсан. Тэгээд ер нь би энэ эмэгтэйг юусаа мэддэггүй байсан. Би бүр ингээд нэрийг нь ч мэдгүй хизээч Catherine Ebbs гэдэг хүнийг сонсож байгаагүй. Тэгээ би царайг нь ч харж байгаагүй юм байлээ. Тэгээд яг энэ нөгөө нэг viral болсон хүмүүсээс айгүйх backlash авсан энэ хүү бичлэг нь тавигдсны дараагаар би хүй энэ одоо ийм том инфлюенсер юм бах та гэд явж орсон чи би бүр ингээд хараа шок норж байхгүй 1.6 сая followersтай гэд. Тэгээ ер нь бол айгүйх тийм lifestyle төрлийн контентуудыг хийдэг. Ингээ зүгээр л өөрийнхөө амьдралыг харуулад л тийм бичлэг хийдэг эмэгтэй юм байна лээ. Тэгээ одоо 29 настай гэж байгаа байхгүй юу? За тэгээд энэ эмэгтэй одоогийн байдлаар болохоор Нью-Йорк хотод амьдарч байгаа заяа. Тэгээд саяхан Нью-Йорк руу нүүсэн гинэ. Хэдхэн сарын өмнө нэг жилч болоог байгаа нэг хэдхэн сарын өмнө ингээ Нью-Йорк руу нүүсэн. За тэрний өмнө болохоор Texas амьдарч ирсэн гэсэн яг аль хот гэлээ Dallas area гэсэн байх шүү. Заяа би яг сайн санахгүй ямар ч нэг Техасын л нэг одоо хотод амьдарч исэн. За түүнээс гадна тэрнээс өмнө болохоор Далласт амьдрахаасаа өмнө болохоор өөрөө яг originally болохоор Minnesota мужаас гаралтай байгаа байхгүй юу? Minnesota мужид төрсөн, өссөн, маш олон жил ингээ амьдарсан. Тэгээд нөхрийнх нь ажил нь ингээ relocate хийгээд нөхрийнхөө ажлаас болоод ингээд Texas руу нүүсэн юм байна лээ. За тэгээд байжгаад одоо саяхан хэдхэн сарын өмнө ингээд Нью-Йорк руу нүүх шийдвэрээ гаргасан гинэ. За тэгээд ер нь нэмэгтэй яаж анх ингээ алдартай болсон юм бэ гэхээр автагаа айгуу тийм хөөрхөн нийгмийн интер бичлэг хийдэг гэсэн яг ковидын үеэр гарч ирэл нэг аавыгаа жоохон pranktж байгаа ч юм уу нэг айгуу тийм хөөрхөн wholesome видеонууд өгдөг шүү дээ. Айгуу зүгээр нэг энгийн хүмүүсийн бие бинийгээ те ээж автагаа контент хийж байгаа энэдтэй тиймэрхүү хөнгөн гоё бичлэг хийдэг байсан юм байна лээ. Тэгээд үзэгчд энэ нэмэгтэй айгуу ингээд тэ байгаа байдал нь айгу таалагдаад аавтайгаа хэрхэн харьцаж байгаа нь таалагдаад аав нь ч гэсэнтэй айгу хөөрхөн байдаг байсан учраас ингээд айгу followersуудыг айгу хурдан хугацаанд олж авсан байгаа байхгүй юу. За тэгсэн чи харамсалтай нь ингээд аав нь юу яатсан бэ нэлээ саяхан бас нэг жил 2 жилийн өмнө юм да нас урчихсан юм байна лээ. Тэгэд ер нь хүмүүс жоохон анзаарч хэлсэн гинэ. Улам илүү их followersтай болоод ах тусмаа. Тэгээ энэ эмэгтэйгийн жоохон тэр байгаа байдал нь өөрчлөгдөж эхэлж исэн. Одоо ингээд жоохон зан ман ч юм уу те ингээд урд нь ингээд анх гарч иж байхдаа айгу тийм down to earth ч юм уу те ингээл айгүй хөрхэн зүгээр энгийн одоо ээжтэйгээ аавтайгаа байгаа иймэрхүү бичлэгүүдийг хийдэг байсан бол одоо улам ингээд баяжаад улам ингээд олон даагчтай болох тусмаа жоохон те би бол бүхнээс илүү те oh my god яг нэг тийм инфлюенсерийн майндсетад очижтэй штэ те би бүр ингээд oh my god би ста
гэд тэ ер нь хүмүүс жоохон хайлт чүт нэг тиймэрхүү мэдрэмжийг авч ирсэн мэн лээ үзэгчт нь. За тэгээд энэ эмэгтэйгийн ямар бичлэг нь амар тийм viral болоод хүмүүсийн дургуг хүргээд их вэ гэсэн чинь манайхан энэ эмэгтэй яг 7 сарын 4-ний нөгөө нэг Америкийн тусгаар тогтнолын баяр байдаг гэж хэлсэн шүү дээ. Яг тэр одоо long weekend-ээр гэсэн үг одоо урт баярын амралтын өдрүүдээр одоо гэр бүлийнхантайгаа найз нөхөдтэйгөө нийлж агаад ийм том get together vacation хийсэн юм байна заяа аялал хийсэн. Тэгээ тэр нь болохоор ингээд нэг тийм mountain get together байсан гэх юм уу? Mountain getaway заяа нэг жоохон одоо хотоос гараад те Нью-Йорк хотоос гараад жоохон хөдөө гэх юм уу те хөдөө яваад нэг уул мол руу яваад ингээд нэг тийм жижигхэн cabin энэ төр хөлсөлж одоо төрөөсөлж авч байгаа л нэг ой мод зодонттэй нэг тиймэрхүүл одоо хөдөө гарч байгаа л гэсэн үг. Окей. За тэгээд тэр одоо хоттой одоо хот биш ээ. Тэр одоо town гэх юм уу те тэр нөгөө нэг уулын нэг жижигхэн тосхон байгаа гэсэн үг шүү дээ те. Тэр town-да ингээ очоод нэг бичлэг хийсэн байгаа байхгүй. За тэгэл тэр бичлэг нь ингээл эхлэнгүүт grocery store руу явах гэж байгаа гэдгийг харуулж байгаа гинэ хүнсний дэлгүүр орж хүнсээ авах гэж байгаа гэдгийг. Тэгэл ингээл нэг найзтайгаа юм нэг Lauren гэсэн байха нэг эмэгтэйдэл ингээл яваад байгаа байхгүй юу. Тэнгүүтээ тэр хоёр ингээл машинаасаа буугаал яг нэг хүнсний дэлгүүр рүү ингээл алхаж орж явахдаа ингээл хүмүүст хэлж байгаа байхгүй юу. Би бүр ингээд I can't believe it. Би хоёр ингээд юу яасан чинь Sam's Club гэд нэг дэлгүүр байдаг. Одоо Costco хүмүүс айгуу сайн мэдэн шүү дээ. Яг Costco шиг төрлийн дэлгүүр гэсэн үг Sam's Club. Okay. Тэгээ та нар Walmart гэдэг нэр мэдхүү яг Америкт амьдардаг хүмүүс бол сайн мэдж байгаа тий. Walmart гэдэг нэг одоо бас нэг сүлжээ дэлгүүр байдаг. Америк даяараа байдаг дэлгүүр аахгүй. Гэтэ ер нь бол Walmart чинь бол нэлээд хямдхан байдаг. Айгуу тийм great value гэдгээр айгуу алдартай. Тэгэхээр айгуу хямдхан одоо ийм хоол хүнснүүд байж байгаа байхгүй. Өөртөөхөө яг Walmart-ийн брэнд болох great value гэдэг брэндээрээ ингээд айгуу боломжийн үнэтэй хүнснүүдийг зардаг байхгүй юу. Тэгээ ер нь бол айгуу сүлжээ Америк даяараа байдаг ийм дэлгүүр байгаа. За тэгээ Sam's Club чинь Walmart гэдэг дэлгүүрийн одоо сүлжээ дэлгүүр гэсэн үг. Бас нэг хэсэг гэсэн үг. Гэхдээ Sam's Club-ийн хувьд яагаад би Costco-тэй адилхан гэж хэлж байгаа вэ гэхээр одоо юмнуудыг том томор нь авч болдог. Bulk-аар нь авч болдог тий. Costco яг тийм байдаг шүү дээ. Яг тийм гэсэн үг. Гэтэл ер нь нэг Walmart-тай адилхан төрлийн дэлгүүр гэсэн үг байхгүй Sam's Club. Гэтэ яг өөрснөө заавал нөө membership-тэй тий жил болгоо ингээд гишүүнжлийн мөнгө энэ төр төлжиж тий тэнд заавал shop хийх хэрэгтэй болно гэсэн үг. За тэгсэн чинь энэ нэмэгтэй ингээд ярьж байгаа байхгүй. Өөстөө бид нар хүнсээ авах гээд тий ингээд амралтаар явж байгаа, аялаар явж байгаа. Тэгээ хүнсээ авах гээд Sam's Club дээр ингээд онлайнаар ордер өгсөн байсан гинэ. Тэгээ хургуулж авчрах гээд тэгсэн чинь Sam's Club тэрхүү ордерыг ингээд цуцалчихсан гинэ cancel хийгээд хургиж өгөх боломжгүй гээд. Тэгээд I can't believe it. Яа яаж ингэж Sam's Club ингэж чадж байна. Одоо тэгээд ямар ч арга байхгүй болохоор бид хоёр ингээд хүнсний дэлгүүр явж байна. Sam's Club canceled our order 3 different times, so we are in this teeny tiny little town in the mountains and we're going to try and hopefully get all of our groceries for the next 4 days. Тэнгүүдээ айгуу тийм хэлж байгаа одоо зүйлүүд нь өнгө айсан байгаа байдал нь инээж минээж байгаа юм те нэг тийм одоо яг энэ хоёрын энэ хэдийн байгаад байгаа энэ хот штэ одоо хот бишээ тосгон те little town гэж байгаа. Энэ тосгоныгоо жоохон доош нь хийсэн. Энэ тосгоны хүмүүсийг жоохон доош нь хийсэн. За тэгээ одоо энэ очих гэж байгаа энэ тосгоныхоо хүнсний дэлгүүрийг жоохон доош нь хийсэн өнгө айстай байсан гэсэн үг. Тэгээ одоо чи нэг иймэрхүү юм хэлж байгаа хгүй тэр бичлэн дээрээ. We're in this teeny tiny town in the mountains and we're gonna try to get all of our groceries for the next 4 days. Гэлж аахгүй тэр teeny tiny town энэ гэдэг нь одоо хүмүүсийн дургу хөргөж байгаа гэсэн үг заяа. Йоо бид нар одоо тэгээ амар тийм жижигхэн уулын тосгонд ирчихсэн байна. Тэгээд одоо ингээд Sam's Club бидний ордерыг ингээд cancelцсан болохоор ингээд энэ нэг дэлгүүрлөө ороод нэг дараагийн 4 өдөр хэрэглэх хүнсээ авах гэдэг явж гин гэл тэгэл ингээд бүр тэр бичлэгийнхаа туршилт инээгээл нөгөө найзтайгаа яриад oh my god I can't believe this is happening ингээл те яана бүр ингээд надад ийм тохиолдож байгаа гэдэгт би өөртөө үнэхээр итгэхгүй байна. What is this гэл ингээд бүр ингээд нэг л гүнж те нэг princess нэг хатан хаан гэж байгаа юм шиг заяа. Тэнгүүтээ яг ингээд хүнсэлгүүрлээ орж байгаа ингээд харуулаад заяа. Тэнгүүтээ нэг зүгээр л хүнсэлгүүрийн шалыг ингээд орж байгаа шалыг нь харуулангуудаа oh my god this is so small town vibes. It's not even funny. гэж мэгээ заяа. Зүгээр хүнсний дэлгүүрний орж байгаа шалаа харуулангуудаа камераараа ёо энэ шалмалыг харчаач те зүгээр ингээд ер нь л байгаа байдал нь тэр чигтээ ингээд зүгээр нэг жижигхэн тосгоны vibe өгөөд нь штэ. It's not even funny бүр инээд ч хүрэхгүй байна. Нэстэ яана гэсэндээ нэг ийм одоо vibe өгж байгаа байхгүй юу? This is so small town vibes, it's not even funny. I have a feeling this is not going to be good news. Тэгэл ер нь нэг иймэрхүү commentary айгу хэлээ яваад байгаа байхгүй тэр одоо
хүнсээ цоглуулаа явж байхдаа ингээл тиймэрхүү commentary-нууд за айгу тийм жоохон доош нь хийсэн тэгвэл те oh I just don't think it's gonna be good. I don't think it's gonna be a good news. Гэлтэй ёо би угаасаа лайлуу шиний мэдэрч байна те одоо энэ хүнсээ ингээд цоглуулаа явж байхад ерөөсөө сайн зүйл болно гэж бодохгүй байна. Энэ ерөөсөө гоё би баг юм болж чадна гэж бодохгүй байна. Энэ айгу муухай experience байна байхаа гэж би яг бодож байна энэ гэл тиймэрхүү юмуд ярьж авал тэгэл энийгэл найзтайгаа ингээл дооглоод байгаа юм уу шоглоод байгаа юм уу те ингээл энийгэл байн Lauren гэл энийгэл заяа тэгснэ oh my god яна хүнсний нөгөө нэг тэрэг байхгүй штэ одоо яана гэлсэн чи нөгөө найз би гараад аваад ирээ гэлсэн чи oh ста яна I can't believe it, it's not funny гэж мэгэл заяа. За тэгснэ ингээл юу авч байгаагаа ингээл харуулж байгаа хгүй тэнгүүдээ харуулснаа энэ дэлгүүрт ерөөсөө тийм fresh produce тэ ингээд ийм цэвэрхэн ийм гоё шин ногоо могоо алгаа ер нь ногоо жимсний тал дээр айгүй муу юм байна oh my god гэл заяа. Тэгсэн мөртлөө ингээд бид нарт тэ үзэгчдээ өөрийнхөө юг харуулж байгааг харуулж байгаа штэ. Харж байгаа харуулж байгаа юм. Тэгээ тэр ингээ харангуй тэр дэлгүүрт нь байдаг хүнсний ногоо могоо зүгээр бүх дэлгүүрүүдтэй байдаг л тийм ногоо могоо бүгдээр байгаа байхгүй юу? Ерөөс нэг тийм цочрооцтой ганц хоёрхан ногоо могоо байгаад байгаа юм бол биш. Тэгээ тэр дэлгүүрийг харж хахад зүгээр ингээд ер нь байгаа байдал, atmosphere, юм environment-ыг нь харахаар зүгээр л normal Америкт байдаг хүнсний дэлгүүр. Ерөөсөө тийм мухай тэ бараа хүнс бараа байхгүй ч юм уу тийм шоконд ороод энэ эмгтэйгийн арчлаад байгаа шүү дээ oh my god гэдэг юм ерөөсөө байхгүй. Зүгээр яг normal Америкт байдаг л сүлжээ хүнсний дэлгүүрүүдтэй яг адилхан харагдаж байгаа байхгүй яг л тэгээ ингээд харуулангуй бүх юм stocked айгүй их хэмжээний хүнсний ногоо жимснүүд юу вэ тэр одоо дэлгүүрөнд тавцсан хоосон юм ерөөсөө харагдаагүй. За тэгэл ингээл энэ тэнд очиод л тэ Jim's харуулаад ч юм уу тэгвэл none of their food looks good. Тэ энэ дэлгүүр айлч Jim's Mim's тийм гоё харагдахгүй байна гэж мэгээд л заяа. За тэгэл юм л ингээл инээгээл заяа нүгнээс I can't believe it. This is crazy. This is so crazy. Инстэ бүр арайчтай тийстэ галзуу юм асуулаа тийм би бүр юм болж байгааг итгэхгүй байна гэл. Тэг дахин oh this is a simulation. This is a simulation. It feels like a simulation гэж яриад байгаа байхгүй. This is a simulation. Oh shit. Here we go, I guess. Тэр нь одоо юу гэж юм гэхээр те оо яста бараг л ингээд би яста нэг бараг жинхэнэ гэж одоо мэдрэхгүй байна. Яста бараг л ингээд хийсвэр би бараг зүудэлж байгаа юм шиг те ингээд нэг хийсвэр хормон мороо юм шиг надад санагдаад байна. Oh my god, I can't believe it гэж мэгээлцээ. Тэгвэл ёо би яста Sam's Club гэдэг дэлгүүртээ бүр ингээд найз байхаа боллоо. Яаж чадж байна миний cancel order cancel хийгээд те бараг энэс Sam's Club манай одоо те ингээд order cancel хийснээс болоод би одоо ийм гачин заван газар явж штэ гэсэн утгаар ингээд яриад байгаа байхгүй. Тэнгүүтээ ингээл нэг hot dog авах гээд очиж байгаа байхгүй нэг hot dog-ны хэсэг. Тэгээд Америкчууд ч яг энэ 4th of July weekend-ээр айгүйх тэгж barbecue энэ хийдэг, hot dog одоо burger энэ хийдэг байхгүй. Тийм учраас яг нэг hot dog-о хийхэл нэг зайц авах гээд. Тэгснэ ингээл яснаа oh my god. They don't even have like 100% beef hot dog гэлээ. 100% үхрийн махаар хийсэн hot dog байдгүй юм байна шүү дээ. Дандаа бүгдээрээ юугаар хийсэн юм бэ? Хааны махаар хийсэн юм байна гэл. Тэгсэн чинь хүмүүс доор нь комментээр what are you talking about? We can literally see 100% beef hot dog right there. Тэ юу яриад байгаа юм бэ? Энэ одоо ийм хараа муутай юм уу? Эсвэл үнэнгээсээ харахгүй байгаа юм уу? Эсвэл маялаад байгаа юм уу? Бид нар үзэгчд бид нар харж штэ наад юун дээр тавцсан дээр чинь 100% үхрийн багаар хийсэн hot dog яг байж штэ наа чинь олж хараагүй юм гээд те. Тэгээ үнэнгээсээ байж байгаа байхгүй манайхаа. Тэгээ өөрөө хараагүй байшин тийм сони юм яриа л. Тэгэл ер нь ингээл найзтайгаа ингээл oh my god I can't believe it гэдэг. За тэгэнгүүтээ ингэж ярьж байгаа байхгүй бүр. Oh I don't think I could have ever gotten Lauren drunk or high enough to be in this place right now. Гэдэг найзаагаа хэлж байгаа Lauren гэдэг. Lauren-ыг би хэр их согтоож эсвэл хэр их мансууруулчих байсан баг ингээд те Lauren ийм газар бол ирэхгүй байсан. Like what? Тэ хүмүүс бүр шок. Бидний ингээ харж байгаагаар ерөөсөө тийм амар муухай балиар заван газар юу ч байхгүй зүгээр normal хүнсний дэлгүүр. Яг юу яриад байгаа юм бэ те? Яг л та найз чинь бүр ингээд хүнсний зүгээр normal хүнсний дэлгүүр рүү орохдоо цогцсон эсвэл одоо мансуурсан байж ордгийн. Ирүүл байхдаа орж болтгүй юм уу? Бүр яасан тийм муухай балиар заван газар юм уу? Гэ бүр ингээ хүмүүс шок заяа. I don't think I could have ever gotten Lauren drunk or high enough to be in this place right now. За тэгэл ингээд бахан ингээд юм хамаа ингэж авчаад л те хүнсээ авчаад тэгэл тэр
чихтэй ингээд айгүй урт бичлэг байсан юм ядаж байгаа. Тэгээд тэрийг ингээд харуулаад check out хийгээл гарч авахгүй. Тэгээд тэр бичлэгийнхаа туршид is that crazy, is that итгэмээргүй юм, is that simulation юм, is that I can't believe it, oh my god, teeny tiny town гэж мэгээд. За тэнгүүтээ ингэж одоо гомдлоо л яваад ёо тим ч юм байхгүй, тим шин ногоо байхгүй, тим ч юм байхгүй, тим ингээд байгаа мөртлөө сакс дүүрэн нэг том саксаар дүүрэн ингээ бүр ингээ хайлж гарах гэж байгаа юм шиг хүнс авцсан байгаа юм. Тэгсэн мөртлөө ингээ муулаад яваад байсан байж ээж. Тэнгүүтээ машинд орж ирэл ёо I can't believe it guys. Тэ ёо өстө ийм юмтай нүур тулсан гэсэндээ үнэхээр итгэхгүй байна. Бүр ингээ шоконд орж ийн oh my god гэл. Тэгснэ яана одоо ингээ бороо ороод эхэллээ. Oh my god this day cannot get any worse. Тэ бүр ингээ одоо бүр ингээ бороо ороод эхэллээ шүү дээ. Хорвоо ертөнц бит хоёрыг яаж ийна энэ гэж мэгээд. Тэгэд энэ бичлэг бол viral болсон. 50 цагаас шууд viral болоод амар backlash энэ нэмэгтэр уурсан. Та нар яагаад гэж бодож байна? Би та нар сая тайлбарлаж өглөө шүү дээ бичлэгийн юунд хойсон бэ гэд. Ойлгомжтой байгаа зү. Out of touch. Tone deaf. Өөрийгөө бүр дэлхийгээс одоо тасарчихсан, тэ? ертөнцөөс тасарчихсан инфлюенсер байгаа юм. Үгүй юу гэсэн үг юм бэ энэ ч одоо тэ? Зүгээр normal Америкт байдаг, зүгээр хаан л альч хотод байдаг, альч мужид байдаг, зүгээр normal хүнсний дэлгүүр. Тэгж яхад бүр нэг амар балер заваа үнэхээр өстой солиотой галзуу хизэж харж үзэж байгаагүй юм шиг тийм газараа ороод ирсэн юм шиг яана гэд маяглаадсан. Тэнгүүд ингээ хүмүүс энэ руу хургаж аахгүй. Тэнгүүдээ ёо энэ хүүхэн ч өстой саяхан Нью-Йорк руу нүүсэн хот руу хэдхэн сарын өмнө Нью-Йорк руу нүүсэн. Тэгээд өөрөө Миннесотагаас Миннесота мужаас гаралтай Миннесота мужид айгүй олон жилтэй амьдарсан, өссөн, төрсөн тийм байж ич. Тэгээ яг Миннесота мужи аль хоттоос нь гаралтайг мэдэхгүй л да. Гэтэ яг Миннесота юу байхгүй Midwest гэж явдаг төв мужуудын нэг гэсэн үг байхгүй. Тэгээ Миннесотагийн яг хамгийн том хот гэдэг юм бол нэг Twin Cities гэдэг байгаа. Minneapolis, Saint Paul гэдэг хаа. Тэр хоёр ч юм бол ингээ хамгийн том хот нь Minneapolis. Тийм болохоор ингээл айгуу тийм бас ингээл тэ skyscraper энтертэй ингээл нэг яг том хот ямар байдаг үлээ тийм vibeтай байгаа. Гэхдээ бусад бүх хотууд нь бол айгуу тийм spread out, айгуу бие биенээсээ зайд холтой, айгуу нэг тийм амар үзэж хараад ах юм байхгүй. Ингээл хүмүүс дандаа л ингээл хауснууд тэ энэ тэнүүгээр ингээл байж байдаг. Нэг төв мужууд ер нь нэг тиймэрхүү байж байдаг. Тэгэхээр дээр нэг жижигэн таунууд байдаг хгүй юу? Нэг том хотыгоо тойрсон те. Тэгэд тийм газраас өөрөө гаралтай байж иж худлаа одоо нэг хэдхэн сарын өмнө Нью-Йорк руу нүнгүүтэй шал өөр хүн болсон юм шиг бараг Нью-Йоркод насаар амьдарчихсан юм шиг те. Бараг Нью-Йоркод төрж өссөн юм шиг хизээж жижигэн хот мотод те жижигэн тосгон мосгонд ингээд амьдарч үзэж байгаагүй юм шиг худлаа маяглал oh my god. Ямар юм жижигэн бэ? Тэгэнстөө жижигэн хотын жижигэн тосгоны жижигэн дэлгүүр байна. Гэ маяглаа. Тийм болохоор хүмүүсээ амар дургу хүрсэн. Тэгэд яасан чи нэг хэдхэн сар Нью-Йоркод амьдраад хэдхэн сар одоо Нью-Йоркийн юунд gourmet grocery store-д одоо хүнсмэсээ цоглуулчихсан чи өөрийгөө биднээс илүүгээ бодоод байгаа мó зүгээр жирийн Америкчуудаас илүү гэж бодоод байгаа мó гэд. Нью-Йорк хотод энэ эмэгтэйгийн орж байгаа шиг юм зүгээр normal хүнсний дэлгүүрүүд зөндөө байгаа заяа. Тэгэд яг Нью-Йорк хотод өөрөөр жоохон одоо level-ний ч гэх юм уу normal хүмүүсийн хүнсээ цоглуулах зөндөө олон дэлгүүрүүд байгаа ShopRite ч гэдэг юм уу Food Town юу гэдэг юм те school одоо Trader Joe's ч гэдэг юм уу Whole Foods ч гэдэг юм арай жоохон дээшлэлчлээ гэж бодъё. Дээшлэн гэдэг нь юу гэж гэхээр арай жоохон эрүүл хүнс ч гэх юм уу те арай жоохон normal хүнс дэлгүүрүүд байгаад байдаггүй ч гэх юм уу тэгээд тэр цмаа ингээ жоохон үнэн өсөж байгаа гэсэн үг. За тэгээд бүр дээшлэлээ гэдэг юм бол gourmet grocery store байдаг. Gourmet grocery store гэдэг нь бол зөвхөн яг л өстой те баян хүмүүсээр байсан гэх юм уу. Ягаад тэгэхээр яг зүгээр normal хүмүүс ороод хүнсээ цуглуулж болно л да. Ягаад заавал баян хүмүүс гэж хэлээд аваа гэхээр амар юм тэнгэрт тулцсан үнэтэй байдаг байхгүй. Жишээ өгье гэх юм бол та нар Лос Анжелест байдаг юг мэдэн штэ Erewhon гэдэг те дандаа celebrity хүмүүсийн ингэж очиж юм хүнсээ цоглуулдаг нөгөө нэг Hailey Bieber smoothie энэ төр байдаг. Тэгэл нэг зүгээр өөрцөй гэхэд $20-30 энэ гэж идэг те тиймэрхүү одоо gourmet тийм хүнсний дэлгүүрүүд бас ингэ Нью-Йоркд байдаг. The Butterfield Market гэдэг байна. Сүүлд гарсан чинь Meadow Lane энэ төр гэдэг байгаа. Ер нь зөндөө олон тиймэрхүү gourmet grocery store байгаа. Тэгэд аль төрлийн одоо аль level-ийн ч юм уу те
хүнсний дэлгүүрт орж одоо хүнсээ цуглуулах нь тухайн хүмүүсийн ер нь өөрсдийнх нь сонголт байгаа шүү дээ. Одоо манай Монгол ч гэсэндээ иймэрхүү өөр жоохон ранкнуудтай юу байдаг шүү дээ. Хүнсний дэлгүүр байдаг. Тэгэхээр яг тийм л гэсэн үг. Тэгж яхад энэ эмэгтэй болохоор бүр насан туршдаа насаараа gourmet им Нью-Йоркийн gourmet store-нуудад хүнсээ цуглуулж исэн юм шиг тэгээ амьдралдаа анх удаага ингээд зүгээр нэг normal сүлжээ хүнсээ дэлгүүрт орж ирж байгаа юм шиг ааш oh my god гэд байгаа нь тэр зан ааш нь тэгэд жирийн Америк хүмүүсийг дундаж амьдралтай Америк хүмүүсийг жоохон доош нь хийж ингэж байгаа юм шиг тийм өнцгөөс бичлэгээ хийсэн болохоор ингэж хүмүүсийн аюу дургу хөрг гэсэн баггүй. Sitting here laughing. Their fruit does not look good. Like all their fruit looks bad. I just looked at Lauren, she's like, I'm stressed out. Guys, this is not good. I'm like, low-key, we should just order out because this is crazy. I feel like I'm in a simulation right now. This is crazy. Don't even ask. An absolutely insane experience. За тэгэл комент нь ч гэсэндээ бөө юм болол за өөрөө юугээ бодсон юм чи сайхан Нью-Йорк л нүгөө үсттэй те чи яг өндөө бол Миннесотаос гаралтай үсттэй жижигхэн хотоос гаралтай үсттэй те тийм бич өөрөө юугээ бодсон юм бэ чи бүр ингээд те өөрчлөгдөж जैन энэ гэл нэг тиймэрхүү юм бичсэн хүмүүс байна ингээл хүмүүс ер нь тэр чигтээ энэ эмэгтэй рүү бол дайрчсэн. За тэгэл нэг бусад TikTok руу бусад content creator-ууд чинь энэ бичлэгийг stage хийгээд л те энэ бүр үнэхээр амьдралаас ертөнцөөс тасарсан өөрийгөө хэмд бодсон хүүхэн байна гэл ингээл stage хийгээл өөрсдийнхөө бичлэгийг хийгээл ингээ явцсан. Тэгэхээр ер нь гадуур айгүй их сэвгцэн гэсэн үг юм. За тэгсэн чинь хэдэн хоногийн дараа энэ эмэгтэй энэ хүү бичлэгийг устгахтагсан заяа. Бичлэгийг устгасан түүнээс гадна нэг өөр response видео хийж авахгүй хариу өгсөн. Guys, та нар буруугаар ойлгосон байна. Тэгээ би тэр бичлэгийг одоо хийхдээ тэр хүнсний дэлгүүрийг шоолоо, тэр хүнсний дэлгүүрийг муухай энтер гэдтэй эсвэл энэ тосгоныг шоолж моолоод байсан юм байхгүй зүгээр the crazy part was the situation that we were in. Тэ одоо яг тухайн өдрийн биднэрт тохиолдсон одоо яг тэр үйл явдал галзуу солиотой тийм үйл явдал биднэрт санагдсан болохлоос биш би болохоор тэр хүнсний дэлгүүрийг байгаа байдал нь галзуу солиотой ч гэдэм үү те эсвэл тэр тосгоныг галзуу малзуу ийм их гсэн маягаар яагаагүй зүгээр бид нэр айгүй их бэлдээд тэ урдчиж бэлдээд Sam's Club гэдэг дэлгүүрээс ингээ юм хумаа онлайнаар захиалцсан байсан чинь бидний онлайн ордерыг cancelдсан болохоор тэгэд бид нэр ийм ситүэйшнд орчиж байгаа болохоор тэ тэр нь галзуу ситүэйшн бид нар санагдсан юм а. Түүнээс гадна тэр дэлгүүрийг муухай энэ гээгүй зүгээр тэр дэлгүүрт ямар их хүмүүс байсан гэдэг дээр бид нар ингээд it's a crazy thing гэж хэлсэн маа гэдэг аахгүй. Тэр дэлгүүр дотор нь яг шопинг хийгээд явж хатан зөндөө олон өөр хүмүүс шопинг хийж явж исэн айгүй их хүмүүс. Тэгээ угаасаа ойлгомжтой шүү дээ. Энд ч одоо 4th of July weekend энэ ч одоо бүх хүмүүсийн амралтын баярын өдрүүд хүнсний дэлгүүрүүд завгүй байна. Зөндөө олон хүмүүс шопинг хийгээд явж ингээд угаасаа ойлгомжтой байгаа шүү дээ. Тэнгүүд хүнсний дэлгүүрийг доромжлоогүй шүү зүгээр айгүй хүмүүстэй тэнд байсан учраас биднэрт айгүй тийм overstimulating санагдсан юм а гэсэн ийм зүйлийг хэлсэн. Тэгээ нэг ийм respond видео хийгээд тавьсан байхгүй юу? It was so much better today. There was nobody in there. It was so calm. We should be reporting that. Right. Yeah. Right. The grocery store was not the problem. It was the situation and the amount of fucking people in that grocery store. За тэгээд тэр нь ч гэсэндээ хүмүүс дээрс таалагдаагүй. Тэгээ хүмүүс битгий худлаа яриад ээ. Тэ чи ерөөсөө яана энэ дэлгүүрт арай их хүмүүс байна те би ингээд иймэрхүү их хүнтэй газар байж чаддгүй маа энэ гэсэн тийм маягаар хэлсэн бол бид нар бас ойлгох байсан. Тэ ерөөсөө чи их хүмүүстэй байна энэ гэдэг тийм зүйлийг огт яриаггүй. Чиний ярьжсэн юм чи this teeny tiny town grocery store гэлтэй бүр ийм жижигхэн бяцхан жижигхэн тосгоны ийм хүнсний дэлгүүрт it's giving small town vibes энэ гэж чи хэлээ үстэй гэд тэр мөрийг яриад байгаа байхгүй юу. За тэгээд энэ нэмэгтэй уулзтай бүр амар одоо drag хийцэн дээр нэ заяа бүр ингээл хүмүүс өөр бичлэгүүд рүү хүртэл очиод л те ингээл it's a simulation гэдэг зүйлүүдийг ингээл бичээл заяа. Яг өөр тэгж яриадсан шүү дээ. Энэ бол хийсвэр юм шиг надад санагдаад байна гэсэн үгийг хэлээдсэн. Тэрийг нь хүмүүс тэр өгүүлбэрийг it's a simulation гэдэг үгийг өстө баг бичлэг болгоныхын доор ингээл коммент бичиж үлдээгээл заяа. Тэгээд энэ нэмэгтэй чин дээр энэ response видеогоо бас устгаатгсан. Хариу өгсөн энэ хүү тайлбар хийсэн бичлэгийг бас устгачихсан. Тэгээд ер нь бичлэг хийхгүйгээр нилээн удсан байсан заяа.
тэр 7 сарын 4-ээс хойш бичлэг хийхгүй байгаадсан. Тэгж жагаад манайхаа сая яг дөнгөж тэгээ өчигдөрхөө ингээд бичлэг хийсэн байна лээ. Тайлбарч гэх юм уу, уушлалт гуйж байгаа apology video төрлийн бичлэг байгаа байхгүй юу. За тэрэн дээр болохоор би ингээд угаасаа иймэрхүү backlash энэ авахлаарэ дугуй чимээгүй болчихдог хүн биш. Тэгээд ингээд би гарч ирж ингээд тайлбар өгөх хэрэгтэй гэж бодоод би ингээд тайлбар өгж гин. Тэгээд та нар бол ингээд айгүй буруугаар ойлгочихсон байна лээ миний тэр бичлэгийг бол те. За яг би одоо ингээд тэр бичлэгээ үзэхэд бол харахад тийм байна лээ. Миний зан ааш ер нь нэг тийм жоохон bratty, тийм жоохон тийм bitchy нэг ингэсэн хямсгансан ийм одоо хүний одоо зан ааштай харагдчихжээ. Гэхдээ би ерөөсөө тэр хүнсний дэлгүүрээс болоод тийм зан ааш гаргасан зүйл бол биш. Зүгээр тухайн өдөр зүгээр айгүй их одоо миний төлөвлөсөн юмнууд нураад тэ одоо бүтэхгүй болоод cancelдаж интернет тэгэнгүүт би ер нь нэг тийм жоохон overstimulated болчихсон, жоохон уур уцаартай, жоохон иймэрхүү муухай зан ааштай болчихсон байсан юм а. Би бол тэг хүнштэй адилхан хүнштэй гэж тэгж байгаа байхгүй. Тэгэд гэр бүлэрээ ийм аялал хийхэд бүр хэдэн 7 хоног ингээд төлөвлөөд бэлдээд ингээд байгаад планаараа явж исэн чинь яг тухайн өдөр ирсэн чинь ингээд янз бүрийн ингээд төлөвлөсөн юмнууд нь нураад тэ одоо чинь гэх юм бол тэр Sam's Club гэдэг дэлгүүрт хүнсээ ордер хийсэн байсан чи тэрийг нь цуцлаа ажигсан тэгэнгүүт яг тэр завгүй хамгийн одоо яг баярын өдрөөр ч хамгийн завгүй байдаг энэхүү өдрүүдээр хүнсний дэлгүүрт очингууд угаасаа бүх хүмүүс шопинг хийж байгаа дэндүү завгүй байна гэдгийг мэдээд би уул нь урдчлаад онлайнаар ордер хийсэн чи тэрийг цуцлсан болохоор очиж хүнсээ авахаас өөр аргагүй байсан. Тэгээд тэр ситүэйшн надад айгүй амар хэцүү санагдсан болохоор би тийм бичлэг хийсэн. Тэрнээс бол би тэгж хямсганаж ийм хүнсний муухай дэлгүүр муухай юм байна. Тэр ногоонч муухай юм байна. Тэр гэсэн юм би одоо тим зааш гарахыг хүсээгүй та нар бол ингээ буруу ойлгочихсон байлээ. Гэхдээ яг би одоо ингээд эргүүлээд үзэхэд бол те миний намайг ямар өдрийг туулсан бэ? Миний тухайн өдөр ямар амар хэцүү байсан бэ гэдгийг мэдгүй хүмүүс ингээ шууд тэр бичлэгийг үзэж байгаа болохоор өөр хүмүүсийн линзээр те нүдээр харахад бол угаасаа л жоохон муухай харагдахаар бичлэг байсан юм байна лээ. Тэгээ тэрийг би одоо ойлгож авсан. Тэрнээс бол би ингээд хямсгаж байгаа юм биш үү? Би ер нь те одоо яг хөө ингээд гайгүй те баян цатгалан болцсон шууд тэгж хэлээгүүл дээ өөргөө мөнгөтэй энэ гэж те. Гэхдээ ер нь тиймэрхүү өнгө айстай юм хэлж байгаа байхгүй. Би одоогийнхаа байгаа одоо юм боломжтой байгаагаасаа муу санхүүтэй те муу амьдралтай байж үзсэн. Маргаашгаа хоолыг яг арга цаахан өндөр гэсэн тийм одоо мөчүүдийг туулж үзчихсэн. Тийм болохоор би ерөөсөө надаас тийм ингэж хямсгансан зан гарахгүй гэсэн утгатай зүйлийг ярьсан байна лээ. Тэгээд нэг юм apology video ч гэх юм уу нэг юм ярьсан байлээ. Тэгээ энийг нь бол хүмүүс ерөөсөө apology video гэж хүлээж аваагүй заяа. Наадах чи ерөөсөө уучлалт гуйж байгаа apology video биш байна. Наадах чи зүгээр л тайлбар, explanation, excuse. Зүгээр ингээд шалтак тайлбар хэлсэн л одоо ийм бичлэг нь ерөөсөө уучлаарай гэж хэлэхгүй байна. За яг чи энэ бичлэгийн хамгийн эцэст нь төгсгөлд нь I'm sorry гэж хэлж байна. Ингээд нэлээд урт бичлэг байсан. Бас нэг 5 минут хавцаа бичлэг байсан санагдаж байна. Тэгээ хамгийн эцсийнх нь мөчтөнд л I'm sorry гэж хэлдэг. Тэрнээс бол бүхэл бүтэн 5 минутын турш зүгээр л ингээл өөрийгөө тайлбарлаа явцсан бичлэг байлаа. Тэгээ хүмүүс бол ерөөсөө энийг нь хүлээж аваагүй. Тэгээд чи ер нь зүгээр өөрийнхөө үнэн царайг ингээд биднэрт харуулчихлаа те. Одоо чи ингээд Нью-Йоркд нүүчгсэн тэгээд ингээд баян сатгалан болчихсон болохоор ингээд хүмүүс ер нь жоохон дор үздэг чинь одоо ингээд илт байна энэ төр гэд те. Тим юмдыг ер нь хүмүүс ярьж байгаа юм байна лээ. I know how bad that looks, and it truly was not my intention, and I am very sorry. So за тэгсэн чи яасан гэж манайхаа нөгөө нэг дэлгүүр нь нэрчтэй энэ эмэгтэйгийн орсон тэр нөгөө нэг жижигхэн хүнсний дэлгүүр гэдэг байгаа шүү дээ. Тэр хүнсний дэлгүүрийн нэр нь болохоор Tops Friendly Markets гэдэг ийм дэлгүүр юм байна заяа нэртэй. Тэгээд сүлжээ дэлгүүр юм байна лээ. Тэгээд энэ дэлгүүр өөрсдийнхөө албан ёсныхоо Instagram дээр энэ нэмэгтэйд зориулаад гэх юм уу те энэ бичлэгтэн зориулаад нэг тийм инээдтэй зурагнуудыг пост хийсэн байна лээ. Яг өөрсдийнхөө дэлгүүр дээр нэг эмэгтэй ингээд хүнс авж байгаа маягаар те ингээд янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг барьчихсан тийм зурагнуудыг ингээд аваад дээр ингээд юм биччихсэн байгаа хгүй текст биччихсэн. Тэгээ хамгийн гол нь энэ зурган дээр байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд бүгдээрээ яг энэ Catherine Ebbs-ийн өөрийнхөө бичлэгнийхаа үеэр одоо цуглуулж исэн хүнснүүдийн аярмнууд байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээд юу барьчихсан? Шивга барьчихсан байгаа. Тэнгүүтээ you're entering the grocery store simulation. Тэ чи ингээд хүнсний дэлгүүрийн simulation руу орж байх үед энтергээ бичсэн заяа. Тэнгүүтээ дараагийнх нь болохоор нөгөө нэг би хэлээдсэн шүү дээ 100% beef hot dog байхгүй байна энэ гэж бичлэгэн дээр яриадсан чи ууланд байсан гэд. Тэгсэн чи яг тэр 100% үхрийн махаар хийсэн hot dog-ыг нэмэгтэй барьчихсан заяа. Тэнгүүтээ ингэ бичсэн байгаа.
all the beef hot dogs you can eat. Та нарын идэж чадах их хэмжээний тийм 100% үхрийн махаар хийсэн хотдог байгаа шүү гэд харуулсан байгаа. За тэгснээ ингээ sweet potatoes тэ чихэрлэг төмсөг ингээ харуулсан байгаа. Яа тэгэхээр Catherine Ebbs бас өөр авж исэн. Тэнгүүтээ normal eggs гэд нэг өндөг барьсан байгаа юм заа. Тэнгүүтээ тэрэн дээр нь normal зүгээр жирийн өндөг байдаг шүү гэж бичсэн байгаа хгүй. Яа тэгэхээр энэ нэмэгтэй чинь Catherine Ebbs чинь oh my god they don't have normal eggs гэдгээ захгүй. Эднэрт ингээд normal өндөгнүүд байдаггүй юм гэдгээ ярьсан. Тэг what does that even mean? Тэ байсан штэ. Тэг яг трийг харуулад ингээд өндөг барьсан байгаа юм. За тэгэнгүүтээ and the sweetest corn гэд эрдэн шиш барьсан байгаа. Яа гэхээр Catherine Ebbs бас ингээд эрдэн шишин тэр худалдаж авч ясан. Гих мэдчлэн манайхаа зөндөө олон иймэрхүү ингээд зургнуудыг тавиад тэгэнгүүтээ доор нь caption дээр ингээд бичсэн байгаа байхгүй юу? Бид нар бол тэ ингээд 150 сүлжээ дэлгүүртэй ийм одоо хүнсний дэлгүүр юм аа. Тэгээд Нью-Йоркд байдаг, Пенсильваниад байдаг, Вермонт мужид байдаг. Тэгээд ингээд те бид нар бол бүх хүмүүст зориулдаг. Тэгээд бүх одоо хэмжээтэй, янз бүрийн хэмжээтэй тосгоны хүмүүст үйлчилдэг гэж байгаа байхгүй. Том хотч бай хамаагүй, жижигэн тосгонч бай хамаагүй бид нар ингээд те хүнснийхаа дэлгүүрээр ингээд хүмүүст үйлчилдэг гэсэн утгатай тийм зүйлийг одоо жоохон shade хийгээд те энэ Catherine Ebbs руу ингээд жоохон shade хийгээд ийм постыг хийчихсэн байсан. Тэгээд тэр пост нь бол айгүй их хэмжээний одоо юуг авсан, лайкийг авсан, маш их хэмжээний үзэлтүүдийг бас авсан. Тэгээд хүмүүс бол энэ дэлгүүрийг айгүй ухаантай ажилласан байна. Маркетинг хүмүүс нь те яг ингээд гоё хариу өгөөд shade хийгээд дэлмаар нь өөртөөхөн дэлгүүрийг сурталчлаад айгүй мундаг PR ажил хийсэн байна гэж одоо хүмүүс үзээд байгаа. За тэгээд ямар ч нэг ийм зүйл болж өнгөрсөн байна манайхаа. Тэгээд одоо ер нь бол хүмүүс энэ эмэгтэйг үзэхгүй байлээ. Бүр Reddit интернетээр айгүй их тиймэрхүү форумнууд харагдчихсан. Тэгэд ер нь бас энэ нэмэгтэйгээ урд нь хийжсэн жоохон сонин үйлдэлүүдийг гаргаж ирж байгаа байхгүй бас. Одоо жишээ ингээд гэх юм бол нэг бас бичлэг байгаа. Тэгсэн чинь тэр бичлэгэн дээрээ өөрөөх нь нөхрийнхөө тухай ярьж байгаа байхгүй юу. Тэгснэ маа нөхрийн надад нэг хийдэг үйлдэл нь надад айгүй миний дургуй хүргэдэг. Ямар үйлдэл ямар зан ааш байдаг гэж ярьж байгаа байхгүй. Тэгснэ юу гэлээ мэдгүй нэг тийм сүртэй зүйл бол биш заяа. Хоорондоо юунаас болж жоохон маргалцдаг вэ гэдэг тухайгаа л ярьж байгаа байхгүй. Зүгээр л нэг эхнэр нөхрөө хоёрын хооронд байдаг л нэг юм маргаан шиг юм заяа. Гэхдээ тэрийгэ ярихдаа нөхрөөгөө айгүй тийм муухай мок хийж ярьж байгаа байхгүй. Тэгснэ маа нөхөр ингэж хэлж байгаа юм да. Яг ингэж хүнийг ингэж жоохон шоглож одоо дуурайж ярих га тэгдэг штэ тэ ингэ юм ярьснаа. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь гэж ярьсан ди гэд яг тийм маягаар нөхрөөгөө айгүй муухайгаар мок хийж ингэ ярьсан. Тэгээд хүмүүс манай эхнэр лав те ингээд интернет дээр өөрийнхөө сошиал медиа дээр гарч ирээд миний тухай ярихдаа ийм муухай маягаар те гэсэн ийм мок хийж ингэж ярих юм бол би л шууд салнаа гэд хүмүүс те ямар муухай нөхрийгөө хүндэлдэггүй юм шүү энэ гэдэг нэг тиймэрхүү зүйлүүдийг бас хүмүүс ингэж гаргаж ирж одоо яриад сэвэд байгаа. I said something and he said, well, you do this and this. Oh, okay. He was like, where are you going? Because that's like not a thing. He was like, what? You don't want to talk about it? I said, no. He's like, I'm sorry. I just wanted to say I'm sorry. You're right. I wasn't being fair to you and that's not nice. And I apologize and I'm taking accountability. За манайхаа ийм эмэгтэйгийн тухай та бүхэндээ ярьж өглөө. Тэгээ та нар маань энэ тал дээр юу гэж бодож байна? Бас ингээд хүмүүсийн уурлаад тэ ингээд сошиал медиа дээр хүмүүс уурлаад үзэн ядаад ах хэмжээний ийм зүйл мөн байсан гэж бодож гинэ үгүй гэж бодож гинэ. Тэр тухайгаа доор комментэд бичиж үлдээгээрэй. За дараагийн ярих гэж байгаа хүн маань манай хов болохоо дээр урд нь яригдж байсан хүн байгаа. Тэгэхээр returning customer гэсэн үг. За иргэн ирж байгаа үйлчлүүлэгч маань байна. Тэр нь хинбэ гэхээр Molly Rutter. Та нар Molly-г санаж байна манайхаа би Molly-д зориулаад бүгд нэг бичлэг хийжсэн байгаа. Тэгээд би нэрээ Molly Rutter-ыг сонирхож үзээгүй амар удчихсан байна лээ. Яг тэгэхээр би тэр Molly Rutter-ын бичлэгэн дээр та нарт хэлжсэн шүү дээ. Өөрийнх нь main аккаунтаа энэ нэмэгтэй чи өөрөө алдаад орж болохоо болчихсон гэд. Тэгээд шинэ аккаунт нээсэн. Тэгээд ер нь юу энэ дэр тэ ингээд над дээр ерөөс гарч марж ирэхэ болчихсон. Намайг блоклчихсан жил юмдаггүй нэг юм болсон юм аа. Санахгүй. Тэгээд ерөөсөө ингээд би тэр эмэгтэй гимшлүүдийг харахаа болцсон байхгүй. Тэгэд ингээд би мартчихсан баг ийм эмэгтэй байдаг да гэдгийг мартчихсан байсан. Тэг хүмүүс ч нэг гадуур нэг ярихаа болцсон байсан. Тэгсэн чинь нэрээ саяхан би өөрийнхөө TikTok дээр ингээд нэг бичлэг оруулсан чинь намайг дагдаг нэг охин
Ёо их чи энийг хартаа гэдэг ингээд Molly Rudder-ийн яг зургийг нь бичлэгийг нь оруулсан скриншот хийгээд миний коммент нэр тавьсан байсан. Тэгээ би шууд oh my god би нэр Molly Rudder-ыг хараагүй амар утсан байж тээ. Ийм хүн байдаг үлээ гэж шууд ингээд сансан. Тэгсэн чинь тэрний дараахан яг үнэнгээсээ миний for you page зөндөө олон Molly Rudder-ийн тухай ингээд бичлэгүүд гараад ирсэн. Яагаад вэ гэхээр нэг хийсэн бичлэгээс нь болоод энэ нэмэгтээ дахиад viral болоодох чинь нэг бичлэг нь. Окей. Тэгээд бүх хүмүүс ингээд TikTok дээр яриад унсан гэсэн үг. Тэг ямар бичлэг байсан бэ гэхээр бас л нэг жоохон тэнэг үйлдэл хийсэн бичлэг. Тэгэд хүмүүс бүр ингээд тэр эмэгтэйг те одоо энэ Molly Rudder-ыг бүр ингээд шоолоод юу хийгээд байгаа юм бэ надад солио өвчтэй юм хайшаа ингээд те тэгээд ингээ хүмүүс аягүй гадуур ярьж эхэлсэн байхгүй. За ямар бичлэг тавьсан болоод ингээ хүмүүсийн дургуг хүргээд гисэн бэ гэхээр штэ те хүмүүсийн дургуг хүргэн чих юм нэг жоохон хүмүүсийг шоконд оруулсан бичлэг. За Molly Rudder-ийн тухайд бол ингээ хүмүүсийг зүгээр шоконд оруулдаг хүн штэ. Ягаад нэг өөрийнхөө dating life-ийг гэдэг чинь ингээл би тэгэж ч хүнтэй ийм залуутай болцоонд явсан тэгэж ч ингэсэн гэл ингээл нэг сонь юм яриад байдаг. За тэгсэн чинь энэ нэмэгтээ саяхан за 7 сарын 5-ны өдөр нэг бичлэг оруулжээ өөрийнхөө TikTok дээрээ. За тэгсэн чинь тэрэн дээрээ болохоор ингэ бичсэн байхгүй. POV you have a spontaneous date in 30 minutes so you go up to a random group of women to ask for makeup гэж бичсэн байхгүй. Одоо тэр бичлэгийнхаа текст хувилбар болгоо бичсэн маа. Гиг үнтхэн гинтийн тийм spontaneous ийм гинтийн болцоог 30 минутын дараа хийх болцоход данч чамд өөртөд нь одоо нүүрний бодог байхгүй болохоор ойр хавд чинь байгаа ингээд танихгүй эмэгтэйчүүдээс очиж одоо нүүрнийхээ бодгийг ашиглуулаач гэж асууж байх үед гэсэн ийм текст оруулчихсан бичлэг байгаа юм. За тэгээд тэр бичлэгнэр ингээ харж байхад бол ингээл өөрийнхөө бичлэгийг хийж авахгүй нэг жоохон ингээ доошоогоо ингээ барьсан. Яг ингэж харуулаагүй. Тэгээд нэг өөрийнхөө бааранд байж байхдаа одоо ойролцох ширээнд нь сууж байгаа танихгүй эмэгтэйчүүд дээрээ очоод нүүрний бодог асууж байгаа тийм бичлэг хийсэн байгаа гэсэн үг. Окей. Тэгэл очил яаж ахгүй the girl sorry to interrupt. Хүй эмэгтэйчүүд охтод авуучлаарай ингээд тэ саад болж байгаад юу яасан юм аа. Би өстө гиг үнтхэн тийм одоо болцоонд явах болчлоо. Ингээд болцоотой болчихлоо. Тэгэд тэр болцооны маань хүн залуу 30 минутын дараа ирнэ гэсэн. Тэгээд би ингээд ямар ч мейкап ингээд байхгүй байгаамаа би ингээ нүр ерөөсө будаагүй. Тэгээд би ингээд ойр хавийнхаа эмэгтэйчүүд рүү очиод ингээд мейкаптай хүн байна уу, нүүрний будагтай хүн байна уу гэд ингээд асуугаад явж байгаа юм а. Та нарт будаг байна уу гэд ингээд хэдэн охтуудаас л асууж байгаа байхгүй эмэгтэйчүүдээс. Гэтэ бид нар яг тэр эмэгтэйчүүдийн царайг нь бол хардаггүй гэсэн үг. Энэ Molly зүгээр өөрийнхөө царайг харуулдаг байгаа байхгүй. Тэр охтууд нь болохоор ингээд хэлж байгаа сонсогддог. Oh yeah, you don't need any makeup гэж тэгж байгаа байхгүй нэг охин. Тэгээ чи зүгээр байгаа хөөрхөн байна чи чамд их будаад ах шаардлага алгаа зүгээр ингээл яачихгүй гэл тэгсэн чи no үгүй байвал өчг юу ямар ч хамаагүй нүрний бодог байвал өчг concealer байна уу крем байна уу тэ эсвэл уруулын бодог байна уу маскара ямар л хамаагүй makeup байвал л надад болно гэл ингээл асуугаад байгаа байхгүй. Ихэнх нь болохоор би ингээд юу аахгүй гэдэг жаахгүй надад нүрний бодог алгаа энэ төр гэд хэлжсэн. Тэгсэн чинь ингээл нөгөөдөл нь ингээл цүнх мөхөө уудлал байж байгаа юм шиг үлээ. Тэгсэн чинь нэг охин ингээл байж яснаа. Оо надад ганцхан байгаа нь гэх юм бол Black Honey Clinic байна гэдгсэн аахгүй юу. Тэгсэн чинь нөгөө Molly чинь Black Honey Clinic гэж юу ингээл тэгсэн чинь энэ ийм уруулын будгаа тэгээ lip tint юм аа. Тэгэд хүн болгонд айгуу гоё цогтгийн айгуу гоё харагддаг гэл тэгсэн чинь oh yes please гэл тэ Molly ингээл өө тэгээд наадах чи хэргэлжээ гэл. Тэгэд ингээд хэргэлж байгаа харуулдаг. Тэгсэн чинь нөгөө Molly чинь тэр эмэгтэйгийн уруулынхын будгийг авангуудаа онгойлголоо шууд өөрийнхөө уруулан дээр хэрэглээд унсан манайхаа. Тэр чигтэн. Тэгэл ингээ oh my god it's so nice гэж мэгэл заяа. Будаад хүмүүс бүр шок комментэн дээр. Чамайг хүний өөр эмэгтэйгийн уруулын будгийг хэрэглэж байгаа хэрэглэн гэхэр чин ядаж те одоо гараараа авч агаад гараараа ингэж уруулынхаа будагнаас яаж агаад ингэж гараараа төрөх юм байх гэсэн чи шууд танихгүй эмэгтэйгийн уруулын будгийг нь авангуудаа ингэж тэр чигт нь хэрэглэжтэй явах те наад эмэгтэй чинь ч гэсэндээ ерөөсө чамайг ингэж шууд хэрэглэчин гэж төсөөлөөгүй бодоогүй байхаа зүгээр чамайг ингэ гараараа авч ингэж хэрэглэчин гэж бодоод хүрхэн амтан зөвшөөрөд уруулынхаа будгийг өгсөн бах наад эмэгтэй чинь бүрөөсө чамайг хараа шоконд орсон бах та өөрийнх нь уруулын будгийг шууд авангуудаа өөрийнхөө нүцгэн уруулан дээр шууд ингэ төрчихж байгаа болохоор гээд хүмүүс бүр ингэ шок нарж авахгүй комментээр нь дүүрэн тиймэрхүү юмнууд заяа. Тэгэд бас нэг тэр
охтуудын нэг нь надаа үнэртэй ус байгаа гэлтгсэн чинь нөгөө ямар үнэртэй ус ингээл гэснээр тэр үнэртэй усыг наавал зөндөө 4 5 цацж байгаа хгүй 1 2 3 4 гэл тэг хүмүүс ч ямар амар шултай юм бэ хүний имийг эргэлж яаж нэг 2 л тэ чик гэл болно үстэй ямар амар ингээд за тэг хамгийн гол хүмүүсийн ингээ harp on хийгээд өстой яана гэдсэн одоо зүйл нь бол тэр хүний танихгүй хүний уруулын бодгийг авангуудаа шууд тэр чигтээ өөрийнхөө уруулан дээр ингээ ялаад төрхсөнд нь тэ considerate байгаад нэг жоохон зөвөр хуруугаараа авч агаад тэ би очиж гараа угаачаад ирэх гэдэг юм уу тэ би гэс очиж гараа угаачаад ирээгээд бааны өрөөнд орж гараа угаагаад цэвэрхэн гараараа уруулынхаа бодгийг ингээд тэ дээрээс нь зүгээр ингэж хуруугаараа авч агаад ингээд төрчихгүй шууд авангуудаа түрхэ тахтай яах втэ арайчтэй чи танихгүй хүний бодгийг хэрэглэн гэдэг чинь that is so disgusting гэдэг тэ хүмүүс бол би хизээж хүмүүстэй нүрний ха бодгийг солилцдаггүй ялангуяа ийм уруулын юм ч юм уу те шууд ингээд стикерээр түрхдэг юм байдаг шүү дээ те за яг хуу одоо liquid blush энэ байвал бас шал ондоо шүү дээ те ингээд хүн хуруугаараа ингэж дүрж аваад ингэж мөнгө чинь те ийм mascara юм уу яг сормосны будаг эсвэл lip liner уруулын хүрээлэгч ч юм уу уруулын будагч ч юм уу те тиймэрхүү юмнууд ч юм бол ингээд танихгүй хүмүүстэй солилцож хэрэглэн гэдэг айгу заавар шүү дээ те тэг хүмүүс тийм юм ярьж байхгүй би бүр ингээд танихгүй хүмүүстэй битгий хэл найзуудтайгаа ч солилцдгоо ягаад гэхээр эн чин тэ hygienic зүйл биш шүү дээ хүн чинь ингээд ариун цэврийн хувьд ийм юмаа тэ шүлсээ солилцсон нүднийхаа юм хамиг солилцсон гэж айгүй заваа хүний нүдэнд чинь бактери байгаа ам дээр ингээд хомхоо гарна янз бүрийн одоо тийм вирус энэ төр байдаг шүү дээ тэ хүний ер нь ямар вирустэй ямар бактеритэй явж байгааг мэдэхгүй байж шууд ингээд аваад ингээд амаа шүлс мэсээ солилцоод тэ сормос солилцсон гэж чинь бэлцээ үнэн заваа юм би өстө танихгүй хүн битгий хэл найзуудтайгаа тэгдэгөө гэр бүлийнхэн дагааж тэгдэгөө гэд хүмүүс бааха ягаад тийм юм бичээд тэг хамгийн гол нь за яг хуу үнэхээр чамд тийм мейкап хэрэгтэй байсан бол за яг хуу тэр эмэгтэй чинь сайхан сэтгэл гаргаад ингээд өгж байгаа бол яг хуу болно гэхдээ бодолцож үзээд алив хуруугаараа авчиг гэж болоогүй юм одоо what the fuck гэдэг хүмүүс бүр тэгж одоо баахан комент биччихсэн. It's a lip tint. It looks good on everyone. Hold on, I'll put it on. I have perfume and that's it. What kind of perfume is this one? Oh wait, this is your lip. I can offer you hand sanitizer and blister balm. Bombshell. I don't have anything. Bombshell intense. This is bizarre because This is really pretty. Yeah, it's really pretty on you. That's all you need. Yeah. All you need. Yeah. It's like Wait. Ooh, that's for it, girl. nice. She's got She has stuff. good scent. Yeah. She knows about like Тэгээ түүнээс гаднаас хүмүүс ингэж бичиж байгаа хгүй. Чи хэрв одоо ийм spontaneous date тэг гинтийн ийм болцоо хийх чадамжгүй хүн байгаа бол яах гэж гинтийн болцоонд өөрөө зөвшөөрдөг юм бэ? Одоо үнэхээр өөртөө итгэлтэй те үнэхээр ингээд нүүрний бодог байхгүйсэн ч гэсэндээ шууд байгаагаараа очиод хүнтэй уулзах хэмжээний тийм өөртөө итгэлтэй хүн байсан бол ингээд spontaneous болцоонд тэгээ 20 метрын дээр авалцаа 30 метрын дээр авалцаа гэж шууд яваад очиж болж чинь тэгээ болцоогоо хийж болж чинь. Чи бол тийм төрлийн хүн биш юм байна штэ тэгээ ингээд өөртөө итгэлтэй шууд ингээд байгаар очих. Тийм итгэлтэй хүн биш юм байна. Хэрв тийм гэдгийг мэдж байгаа бол чи яах гэж болцоонд тэ ингээд ийм spontaneous date-нд зөвшөөрдөг юм бэ? Түүнээс гадна ингээд чи ийм spontaneous date-нд зөвшөөрсөн чиний өөрийн чинь сонголт байсан. Чи тэгээ өөрийгөө нүүрний будаггүй байгаа. Надад ямар ч makeup products байхгүй би ингээд нүрэ будаагүй явж байгаа гэдгийг мэдсээр байж чи өөрөө тийм сонголт хийсэн. Хэрв тэгээ үнэхээр ийм сонголт хийх шаардлагатай болсон бол үнэхээр чи болцоонд явмаар байсан бол чи ойр хавийнхаа хүнсний дэлгүүр рүү очиод ойр хавийнхаа нүрний бодгийн дэлгүүр ч юм уу те эсвэл нэг CVS, Walgreens гэх иймэрхүү дэлгүүрнүүд зөндөө байдаг. Сүлжээ дэлгүүрнүүд тэр дэлгүүрнүүд бас бодог зарж байдаг. Эсвэл Sephora ч юм уу те ойр хавийнхаа Sephora Target центр рүү очиод будаг аваад ингээд шинээр будаг аваад ингээд нүрээ амаа янзлаа тэгэд очно үдээ. Эсвэл гэртээ очиод буцаад хүрээд ирэх ч юм уу те. Эсвэл үнэхээр чи тийм боломжгүй ойр хад чинь дэлгүүр байхгүй гэж бодож байгаа бол зүгээр л тийм spontaneous date-нд зөвшөөрөх хэрэггүй. Хинч чамд буу тулгаж тэ чи одоо 30 минутын дараа энэ залуутай ингээд ийм spontaneous date-нд яв гэж шахаагүй байна. Гэтэ иймэрхүү юмудаа хүмүүс амирх ингэж комментээр бичиж байгаа наа ингээ харагцсан. Тэгээ бас нэг юм ярьж байгаа хгүй. Тэгээ чи хэрэг өөрийгөө баарнд одоо чи баар руу очиж ийж за нэг нүрэ бодоод гараа гэж бодоогүй юм уу? Ядаж нэг жоохоо нэг тий бүр тийм амар full beat face makeup хийхгүй ч гэсэндээ нэг за би нэг бааранд очих байгаа шүү дээ гэж бодоод нэг ганц хоёр нүрэндээ юм түрхчээд очиж болоогүй юм гээд.
За яг хөө тэгэл заавал бааранд очлоо гэж нүрэ бодох шаардлага биш л дээ. Гэхдээ ер нь охтууд эмэгтэйчүүд ихэвчлэн бааранд очих гэж байгаа бол нүрэ боддог шүү дээ. Ялангуяа манай Монголд Монголд ч гэдэг ахгүй нэг Азийн орнуудад бол ингээ хүмүүс ер нь ихэнхдээ ингээ нүрэ боддог. Тэгээ Америкт бол нэг тэгээд байдаггүй ингээл заавал ингээл өдөр болгон манай монголчтай гарах болгондоо ингээл нүрэ бодоод байдаггүй. Ихэвчлэн хүмүүс нэг дэм жоохон natural байгаад байдаг. Гэхдээ Америкт ч гэсэндээ ер нь хүмүүс баар орох гэж байгаа тохиолдолд бол нэг нүрэ жоохон ч гэсэндээ буддаг ш. Тэгж яхад өөрөө баар руу очихдоо нүрэ будаагүй жиж айгуу тийм зөрөгтэйгоор тэгээ spontaneous date 30 минутын дотор хий гингүүтэй эмэгтэйчүүдээс танихгүй хүмүүсээс нүрний будаг асуугаа явж байдаг гэдэг. Хүмүүс тэрэн дээр айгуу дургуутсан. За тэгээд энэ хүү бичлэг нь бүр ингээд viral болсон. Хэдэн сая үзэлтэйг авсан манайхаа. Одоогийн байдлаар нэг 6 сая үзэлттэй явж байгаа шиг харагдсан. Энэ бичлэгийнхаа caption дээр айгуу сүртэй юм бичсэн байгаа байхгүй юу? Girlhood means you can ask strangers for concealer and end up with an entire hype squad before a first date. Girlhood тэ эмэгтэйчүүд ингээд тэ юм гоё одоо би бинийг дэмждэг байна гэдэг нь ингээд тэ танихгүй эмэгтэйчүүдээс очиод зүгээр ингээд concealer байна уу тэ өөр аргач байна уу гэдээ очиод асуусан чинь эсрэгээрээ бүр нөгөө эмэгтэйчүүд нь ингээд чамайг тэ эхнийхээ болцоог хийхээс ч өмнө бүр hype хийгээд зориг оруулаад ингээд ийм гоё байхаг хэлдэг юм а гэж ингээд ийм caption тавингуудаа баахан hashtag-нууд хэрэглэжсэн заяа. #women supporting women эмэгтэйчүүдийгээ дэмждэг эмэгтэйчүүд тэгснэ girls #girlhood энэ гэсэн амар тийм cringy те эмэгтэйчүүд ахтад би нэгэ дэмжиж гэсэн нэг ийм бахан хаштагнууд хэрэглэжсэн заяа. Тэгээд энэ viral басны дараагаар манай Molly гарч ирээд те дахиад ийм тайлбар бичлэг хийсэн байгаа. Тэнгүүтээ би энэ тэр бичлэгийг бараг л те viral болондоо гэж бодож ийсэн. Тэгсэн чинь болцсон байна. Тэгэд энэ их тийм сүржээнтэй асуудал биш те. Та нар одоо ингээд айгу тэр миний бичлэгийн доор комент бичиж байгаа. Чи тэгээд өөр дэлгүүр рүү очиод те ингээд бодог авахгүй юу гэд байсан хүмүүст хэлэхэд та нар тийм гоё том хотод амьдардаг юм уу те. Ингээд гараал эргэн тойронд чинь болон болгонд Sephora, болон болгонд ингээд Ulta байж идэг те. Ийм гой сайхан дэлгүүрүүд байдаг, ийм гой том хотод амьдардаг. Миний амьдардаг хот тийм биш. Би ингээд Buffalo, New Yorkд байдаг те. Buffalo хотод амьдардаг. Buffalo чинь айгуу тийм шууд ингээд алхаал гарч ичээл ингээд дэлгүүр орчдөг. Тиймэрхүү төрлийн хот биш. Айгуу тийм car centric те. Зөвхөн машинаар л явах боломжтой. Тийм жижиг хот. Тэгээд манай хотод тэгэж хаа сайгүй Sephora гой сайхан дэлгүүр энэ төр байгаад байдаггүй. Тэгээд миний хамгийн ойрхон байсан дэлгүүр болд ингээд нэг 10 минут машинаар явах тийм дэлгүүр байсан. Тэгээд би надад машин байдаггүй. Тэгээд би ингээд яхаа автобусаар явахаар 50 минут гэж илээ. Тэгээд өөр надад ямар ч арга байхгүй. Надад тийм би та нар шиг тийм энэ тэнд гараал өнцөг болгонд ингээд Sephora байж идэг тийм хотод би амьдардаггүй. Тийм болохоор тийм сонин юм бичээд хүнслэлгүүр очиод юм одоо тэгээд дэлгүүр ороод будаг авчихгүй яасан энэ төр гэдээ яриад байгаа хүмүүст бол тэгж тайлбар өгмөр байна гэл заяа. I don't know if some of you live in a magical land where there's a Sephora at every corner. Like you can just exit a bar and there's Sephora's aplenty. Please let me know if there's a magical place like that exists. I would love to go. But what I do know is that in reality, there are places like cities, like major cities, where you can exit a bar and you can find many stores nearby where you could get some makeup in a pinch, right? Like a CVS, like a Walgreens, right? But I don't live in one of those places. I live in Buffalo, New York. Тэгснэ за тэгээд хүмүүс хэлээд чи ингээд хуруугаар аваад хэрэглэх нь яасан над эмэгтэй чинь чамд уруулахын бодгийг өгөхдөө ингээд шууд хэрэглэн гэж бодог байхаан тэр гэдсэн хүмүүст хандаж хэлэхэд тэр охин хэрэг үнэхээр надад будгаа хэрэглүүлмээргүй байсан бол өөрөө надад байна гэж санал болохгүй байсан. За тэглэж үнэхээр тэр эмэгтэй тэр охин надад уруулахын бодгийг өгчгөөд намайг ингээд яг хэрэглэж байгааг хараад өөрт нь эвгүй санагдсан бол намайг явсны дараа хэрэглэхээсээ өмнө тэр дээд хэсгийг нь ингээд scrape хийгээл ингээд хусаал авчна үстэй юу сүртэй юм бэ? Юунаас сүрчгээд байгаа юм бэ? Тэгээд ер нь би ингээд жоохон бахта ээжийнхаа эхчийнхаа ингээл те ингээ үеэл мөйлүүдийнхаа ингээл будаг модгийг солилцоол хоорондоо ингээл будаг модгаа солилцоол хэрэглээл болол байсан гэд тэнгууд хүмүүс үгүй юу яриад байгаа юм ээж автагаа те ээж мэжтэйг эхчтэйг хэрэглэх чинь бас арай жоохон ондоо бүр 50 танихгүй хизэж харж байгаагүй
тэр хүнийхээ эрүүл мэндийн байдлыг ч мэдгүй одоо янз бүрийн вирустай юм уу бактеритай юм уу юу ч мэдгүй хүнээсээ шууд авна гэдэг чинь бол над чинь шал ондоо ойлголтоо гэдтэй хүмүүс тэгэж одоо хандсан байгаа. Тэгээ ер нь бол ингээл маань өөрийгөө зүгээр өмөрөлтэй би өстэй прим хийгээгүй энэ айгүй гоё зүгээр л тэр бичлэг бол зүгээр ингээд эмэгтэйчүүд би бинийгээ дэмжих гоё юм шүү гэдэг би тийм зүйлийг л харуулах гэж ингэж тэр бичлэгийг хийж тавьсан. Гэтэ нэг тийм юмыг яриад тайлбар бичлэг хийж үлдээсэн байна лээ. I know that there are many people who would never feel comfortable sharing their makeup with anyone, let alone a stranger. Okay? But me, I grew up playing with makeup on my mom's vanity, babysitters coming over giving me makeovers with their makeup, sharing my makeup with every single one of my friends from elementary, middle, high school, college, all the way through adulthood to this day. Тэгээ ер нь бол манай Молод гоё байсан байх гэж бодож байна. Би ингээд удаан хараагүй байж байгаа хараад тэр хууц руу нороод ер нь жоохон бичлэгүүдийн гүлээж харсан чинь нэг амар хүзэлт мүзэлт авахгүй байсан. Тэгээд ингээд байж байгаа нэг бичлэг нь viral болоод ингээд 6 сая үзэлт таана гэдэг чинь бас тэ өөрт нь хөөрхөн хэрэг болж байгаа гэж бодож байна. Гэтэ би ингээд Молыг юу ягаал те жоохон ингээд шоглол энэ интернет дээр хүмүүстэй адилхан л ингээд хамтдаа шоглол та нартаа бүр бүтэн бичлэг хийгээд нэг юм delusional эмхтэй байдгийн юм аа гэдээ ингээд бичлэгэн дээр хийжсэн боловч сая би ингээд бичлэгнүүдийн жоохон үзэж жоохон өрөвцөн. Яагаад вэ гэхээр хоёр нь хоотой нэг мууртай байсан штэ. Тэгсэн чинь хоёр нь хооных нь нэг нь нас урсан юм шиг үлээ айгу өрөвдөлтэй. Тийм баахан тийм уйлж байгаа бичлэгээ хийсэн байсан дээ. Тэр нь бол айгу өрөвдөлтэй. Тэгээ ер нь би өнгөрсөн удаа нэг энэ эмхтэйгийн тухай бүтэн бичлэгийг оруулсан чи зөндөө олон манай үзэгчдээс тийм юмнууд комент бичсэн байл. Энэ эмхтэй зүгээр айгу өрөвдөлтэй юм байна. Айгу ганцаарддаг юм шиг байна. Ганцаарсараа нэг юм жоохон тэ delusional болчихсон юм шиг санагдлаа гэж тэгжсэн. Тэгээ тэр бас үнэн юм шиг санагдсан. Тэгээ би бас жоохон молыгоо өрөвдөд байгаа. За манайхаа ингээд хэдүүлээ дараагийнхаа галзуу хүний өдрийн тэмдэглэл рүү орцгоё. За тэгээ дараагийн маань одоо энэ story гэсэндээ нэлээд галзууслаад үзүүл байгаа. За юу вэ гэх юм бол нэгэн Америк эмэгтэй өөрийнхөө TikTok аккаунт дээр гарч ирээд үзэгчдэд хандаад ингэж хэлсэн байгаа. Манайхаа би ингээд Афган тэ ингээ Афганистан улсын иргэнтэй гэрэлч гэсэн манай нөхөр бол ингээд Афган залуу. Тэгээд Афганистанда амьдардаг. Тэгээд манай нөхөр ерөөсөө Америк руу ирж чадахгүй байгаа учраас би ингээд Афганистан руу нүүх шийдвэрийг гаргасан. Тэгээд би онгоцныхоо билетийг авчихсан. I'm moving to Afghanistan. Гэт TikTok дээр иймэрхүү контентууд хийгээд гараад ирсэн заяа. Тэгээд хүмүүс зүгээр шок. Хүмүүс яагаад шокроод байгаа нь бол угаасаа ойлгомжтой байгаа шүү дээ. Яагаад вэ гэхээр Афганистан улс чинь бүр ингээд бүх олон улсын байгууллагуудаас нүүб UN бүх одоо том одоо олон улсын байгууллагуудаас хамгийн dangerous zone нэгт орчихсон гэдэг улсаараа шалгарчихсан байгаа. Айгүй амар аюултай бүс байгаа шүү дээ. Тэгээд Афганистан улсад бол ямар ч эмэгтэй хүнд эрх чөлөө гэж байдаггүй. Эмэгтэй хүний эрх чөлөө бол бүрэн хаагдчихсан. Эмэгтэй хүн одоо гадуур нөхөргүүгээрээ одоо эрэгтэй хүнгүүгээр харгалзах хүнгүүгээр гадуур зүгээр чөлөөтэй алхаад явж болохгүй. Одоо толгойнхоо энэ зулаанаас ахуулаад бүр хөлийнхөө хуруу хүртлээ ингээд халахлах хэрэгтэй те бурка гэдэг үлээ те нэг юм өмсөх ёстой. Тэг зөвхөн ингээд нүдээр ингэж хальт гаргаж болно. Зарим нь л бүр нүдээж гаргаж болохгүй ингээд торны цаана манас ингэж хардаг те. Тэгээ түүнээс гадна гадуур явж байхдаа ерөөсөө одоо чимээ гаргаж болохгүй, хоорондоо ч ярьж болохгүй. Ягаад гэвэл гэх юм бол зөвхөн хоолойг өөрийнх нь эр нөхөр нь л сонсох эрхтэй. Тийм учраас ингээд гадуур ингээд хүмүүстэй ярьж болохгүй. Тэгээд ер нь эмэгтэй хүнд ямар ч эрх чөлөө гэж байхгүй Афганистан улсад. Тэ ер нь айгүй dangerous, аюултай тийм бүс нутаг орон байгаа. Тэгж яхад энэ эмэгтэй TikTok дээр гарч ирээд би Афганистан руу нүүхээр шийдсэн гэд ингээ ярьсан. Тийм учраас ингээ хүмүүс бүр ингээ шоконд орсон маа. За тэгээд энэ эмэгтэйг нэрийг хэн гэдэг вэ гэхээр Alex Sunny гэд энэ эмэгтэй байгаа байхгүй юу? За яг өөрийнх нь хувьд болохоор юу юм бэ л дээ. Америк иргэн, Америк хүн гэхдээ Jordan улсад төрсөн гэлүү эсвэл ээж аав нь Jordan улсаас одоо Америк руу нүүж ирсэн гэсэн. Окей. Тэг ямар ч нэг тийм Jordan бол цустай айл юм байна лээ л дээ. Тэгэхээр ер нь бол өөр Middle Eastern гэсэн үг те. Гэхдээ одоо өөрөө бүр ингээд насан туршдаа Америкт амьдарчихсан ингээд Америк хүн болчихсон байгаа байхгүй юу? Энэ эмэгтэйг бол ерөөсөө инфлюенсер гэж хэлэхгүй заяа.
ерөөсөө тийм одоо инфлюенсер хэмжээний хүн бол биш. Яг өөрийнхөө хувийнхаа TikTok аккаунт дээрээ янз бүрийн ингээд өөрийнхөө амьдралын тухай яриад ингээд ийм зүгээр TikTok одоо контент хийдэг юмхтэй байгаа байхгүй юу. Тэгээ яг нөгөө нэг viral болж чадсан нь л одоо энэ яг сэдв нэг байгаа байхгүй юу. Ингээд Афганистан руу нүүх гэж байна. Америк эмхтэй Афганистан руу нүүх гэж байна гэдэг нь л одоо ингээд viral болоод тахсан гэсэн үг заяа. Тийм учраас энэтэйгээ ингээд холбогдуулаад айгүй их бичлэгүүд хийдэг. Яагаад вэ гэхээр хүмүүс анхныхаа тэр бичлэгийг хараад бүр шоконд ороод хүү юу яриад байгаа юм бэ? Чи одоо наад нөхөртөөгөө хизээ уулзсан, хизээ танилцсан. Та хоёр одоо яг хизээ гэрэлсэн. Чи ер нь наад нөхрөө амьдаар нь одоо нүр нүрээ тэгээ хараад уулзаж үзчихсэн юм уу? Чи тэд Афганистан улсыг яг ямар амар улсууд гэдгийг мэдж байгаа юу? Чи ер нь юу бодож байна гэдэг айгүй хүмүүст асуулт байгаа шүү дээ. Тэгээд ингээ хүмүүс илүү их асуулт асуух болгонд ингээд улам ингээд тэрийгэ тайлбарлаад өөрийнхөө situation зүйлүүдийг харилцаа энтрийг улам ингээд тайлбарлаад ингээ контент хийгээд яваад байгаа гэсэн үг байхгүй нэмэгтэй. За тэгээд энэ нэмэгтэйгийн ярьж байгаагаар болохоор нөхөртөөгөө oh my god та нар шок нэрнэ заяа. Нөхөртөөгөө Snapchat дээр танилцсан гинэ. Бүр ингээд тэгээ бүр явж Snapchat дээр. Манайхаа Snapchat-ыг бол ингээд та нар сайн мэдж байгаа хэ аппликейшн. Гэхдээ мэдхгүй хүмүүст тайлбарлаад өгөх юм бол ер нь одоо Snapchat-ыг ямар шохон Америкийн хувьд бол ямар шохон хүмүүс хэрэглэдэг вэ гэх юм бол ер нь айгүй залуу хүмүүс. Яг ингээд суурьшчихсан амьдралаа олчихсан ажил төрөлтэй 30-аас дээш насны хүмүүс юм уу те хизээж ерөөсөө тийм ингээд Snapchat энэ төр хэрэглээ яваад байдаггүй хэрүү за яг найзуудтайгаа хэрэглэх нь бол зүгээр ингээд дотныхоо найзууд энтертэй хэрэглэх нь бол бас зүгээр. Гэхдээ бүр Snapchat-ыгаа бүр амар ингээд өдөр тутам хэрэглэдэг апп болгоол тэ Instagram шиг болгоол хүн амьтныг нэмээл шин найзууд нэмээл шин танихгүй хүмүүсийг нэмээл тэрийгээ бараг Snapchat-ыгаа бараг мессежний апп шиг энэ төр хэрэглэж байгаа бол шууд red flag гэж үздэг байхгүй. Яг 10 жилийн хүүхдүүд, коллежийн оюутнууд энэ төр бол яг тийм юм хийгээд Snapchat-ыг айгүйх өргөн хүрээнд хэрэглээд явдаг. Яагаад вэ гэхээр Snapchat чинь ингээд зураг хөрөг уулын штэ ингээ зургаар ингээ харилцдаг те. Гэхдээ яг бас мессежээр харилцаж болно л доо. Хамгийн гол нь Snapchat-ны мессеж шууд instantly алга болдог. Тэгээ ингээ явуулаад онгойлголоо л тэр мессеж нь алга болдог гэсэн үг. Тэгэхээр ер нь бол Snapchat-ыг хэрэглэдэг хүмүүс хэрүү ингээ 30-аас дээш насны амьдралаа олчихсан байх хэвээр хүмүүс ингээ хэрэглэж байгаа болоо ер нь ингээ те жоохон suspicious юм хийж байгаа, сэжигтэй зүйл хийж байгаа. Ингээд тэ ихнэр нөхрийнхөө араар уруур тавьж байгаа хүмүүс ингээд хэрэглэх магадлал амар өндөр байдаг байхгүй. Ягаад вэ гэхээр тэр одоо зүйлээс нь болоод ингээд мессеж бичлээ онгойлголоо бол тэр мессеж нь алга болдог болохоор хүмүүст гардуулна баригдан энэ гэсэн юм баг байгаад байхгүй те. Тийм болохоор ингээд cheaters хүмүүс айгүй хэрэгэлдэг app, окей. Тэгээд энэ эмэгтэй би ингээд нөхөртөөгөө 2024 оны 7 сард Snapchat дээр танилцсан гэж хэлсэн. Тэгээ хүмүүс бүр шок, what the fuck. Тэгээ бүр ингээд явж Snapchat дээр танилцаад тахтай яах вэ гэж те. За тэгээд энэ эмэгтэй 2024 оны 7 сард танилцчаад ингээд хоорондоо айгуу жоохон таалагдаад те флирт энтер хийгээд тэгээд нөгөө эрэгтэй нөхөр нь те энэ эмэгтэйгээс WhatsApp-ныхын дугаарыг асуусан юм байна л да. Чиний WhatsApp-ны чинь дугаар юу хоёлоо солилцсон байлцаа гэд. За тэгээ солилцлоо. Тэгээд энэ эмэгтэй болохоор юу яадаг гинэ? Америкт юу тракны жолооч хийдэг гэнэ одоо ингээд холын зайд явдаг мужаас мужийн хооронд те ингээд юм тээвэрлдэг автомашин байдаг штэ те ачааны машин. Тийм ачааны машиг ингээд барьж явдаг жолооч ингэнэ. Тийм болохоор ингээд дандаа жолооны арттай ингээд урт удаа хугацаанд зам дээр явж байгаа болохоор яг уйдж байгаа штэ те. Тийм болохоор ингээд нөгөө одоо нөхөр болох гэж байгаа энэ хүү залуудаа ингээд WhatsApp-ныхаа дугаарыг өгчихсэн чинь тэгэл энэ хоёр ингээд бүр хідэн цаг уцаар ярьдаг байсан гэнэ. Энэ нэмэгтэй ингээд машин бариа ингээд явж хахад нь бүр хідэн цагаар бүр заримдаа бүр 10-20 цаг ярьчихсан байдаг гэстэй бүр тэгэж амар клик гэсэн те тэгэж бит хоёр амар хурдан дотносон зүгээр л хэвээр айгу бит хоёр ингээд meant to be юм шиг санагдсан. Тэгээ бит хоёр ингээд айгу хурдан дотносоод тэгээд 2024 оны 12 сард буюу одоо тэгэхээр чинь те нэг 6 сарын дараагаар Snapchat дээр анх танилцсныхаа нэг 6 сарын дараагаар анх ингээд нүрээ хараад танилцсан гэж байгаа байхгүй. Тэр нь хаана байсан бэ гэхээр Пакистан улсад заяа. Нөгөө залуу нь Афганистанаасаа Пакистан руу очоод энэ эмэгтэй болохоор Америкаасаа Пакистан руу очоод ингээд тэнд анх ингээд нүрээ харж танилцчихсэн гинэ. За тэгээд хоёр биенийхээ нүрийг ингээд харсныхаа дараагаар 14 хоногийн дараа манайхаа зөвхөн 27 хоногийн дараа энэ хоёр гэрлэтгчээ. Пакистанд гэрлэлтэд батлуулаадахчээ манайхаа. Окей. За тэгээд ингээ албан ёсны эхнэр нөхөр болсон. За түүний дараагаар одоо Америк руу нөгөө нөхөр нь ирэх гээд жоохон хичээгээд тэ виз энэ аваад ирсэн гинэ. Ирээд нэг тун удалгүй Америкт юу боллоо?
Афганистан улсын одоо хүмүүсийг бэн хийх, Афганистан улсаас орж ирсэн хүмүүсийг хөөн гаргах ийм одоо үйл ажиллагаа явагдаж эхэлсэн байгаа. Тэгээд шууд ингээд Афганистан паспорттой хүмүүсийг шууд тэр чигтний хизээж ерөөсөн Америк руу оруулахгүй, виз олохгүй, янз бүрийн immigration визнүүдтэй цагаачлалын виз энэ төр ч олохгүй, ногоон карт юу вэ? Юу ч олохгүй, зүгээр Афганистан хүмүүсийг шууд ингээд Америкаас ингээд хөөд гаргачихсан гэсэн үг. Ерөөсөө оруулахгүй гэсэн үг. Одоо ч гэсэн яг тийм байдалтай байгаа. За тэгэнгүүт энэ залуу Америкаас гарах болж байгаа юм. За тэгээд ирж чадахгүй ингээ гацалтын байдалд ороод ингээ хоёр өөр газар байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Нөгөө нэг нөхөр нь олчихсан шүү дээ. Нөхөр нь Афганистанда өөрийнхөө улсдаа энэ эмэгтэй болохоор ингээ Америкта байгаа байхгүй. Тэгээд ингээл амар хичээгээд л одоо Трамп одоо энэхүү полисигаа өөрчлөх байх гал хүлээгээдсэн ерөөсөө өөрчлөгдөхгүй болохоор нь өстө боли тий ингэж урт удаан хугацаанд ингээ нөхрөөсөө ингээ хол байж чадахгүй юм байна. Би ингээ нөхөртөөгөө хажууданд хамтдаа баймаар байна гэж шийдвэр гаргаад Афганистан руу нүх гэж байгаа хэдийгээр манай нөхөр хэрүү ирж чадахгүй бол ирж ингэж амьдарч чадахгүй бол би ингээ эхнэр хүнийхээ хувьд үүргээ биелүүлээд ингээ Афганистан нөхрийнхөө байгаа газар нь очиж амьдрах хэрэгтэй гэдэг ингээ энэ нэмэгтэй ингээ ярьсан. За тэгэл хүстэй хүмүүс бүр шоконд ороод чи одоо ийм идлэггүй юм уу, ийм ухаамаатай юм уу? Чи Афганистан улсыг юу болж байгааг мэдж байгаа юу те? Ингээд бүр эмэгтэй хүмүүст ямар ч ирэх байдаггүй штэ бүр ингээд яг л баг эрэгтэй хүний боолн юм шиг яг эмэгтэй хүмүүс бол те ингээд шоронд байгаа юм шиг амьдардаг тийм амар аюултай улсаа. Тэгээд ядж байгаад Афганистан улсад одоо Америкийн элчин тэ эмбаси байха болчихсон. Тийм учраас одоо хэрв чи яг л тэнд нэг Афганистан улсад хөл алгасан л бол буцаж бараг ирэх боломжгүй. Чамайг одоо ингээд чамд ямар нэгэн асуудал тулгарлаа. Одоо тэ нөхөрчин гинтхэн чамайг зодод унах ч юм уу, одоо янз бүрийн болоод тэ хүмүүс чамайг ингээд эргэжтэйчүүд нь дээрлэхэд оромжлаад унах ч юм уу. Тийм янз бүрийн чамд амь насанд чи аюултай юм болох тохиолдолд хинч чамайг аварч чадахгүй. Ягаад гэвэл Америкийн элчин гэж байха болсон. Чи одоо юу яриад солиороод байгаа юм бэ гэдэг хүмүүс нь бүр амар комент энэ дэр бичээд тэг хүмүүс амар энэстэй иймэрхүү комент амар биччихсэн байхгүй. Чи явахасаа өмнө Not Without My Daughter гэдэг энэ киног үзээрэй гэж мэгээ. Хэдүүлээ юу яах вэ? Ууда тана хэдүүлээ бөөнөрөө нэг сайхан цуглараад Not Without My Daughter гэх киног үзээд их яндар гэж хүмүүс тиймэрхүү үзүүлэлтүүд комментиг бичиж мчээ заяа. За хэрв та нар тэр киног мэдэхгүй бол манайхаа Not Without My Daughter гэдэг нь бас нэлийн дээр үеийн кино заяа. 1980 оны кино гэж магадгүй ер нь нэлийн дээр үеийн кино. Тэгээ тэр кино болохоор яг болсон бодит явдал дээр суурилсан кино. Нэг 1960 оны үеэр гэлөө дээ 70 оны үеэр ч гэлөө ямар ч нэг Америк эмэгтэй Америкт Иран одоо ийм эмч нөхөртэй танилцаад одоо эрэгтэйтэй танилцаад одоо Америкта эхнэр нөхөр болоод ингээ сайхан амьдарч исэн. Тэгсэн чинь одоо удалгүй нөхөр нь хүйе хойлоо манай одоо Иран руу манай улс руу явчаад ирье, аяллаар явчаад ирье. Хойлоо нэг 7 хоногор явж гэлээ 2-7 хоногор явна гэдэг ингээ амар ятгасаар агаад явсан гинэ. Тэгээ хүүхдтэйгээ ингээ хамтдаа явсан охинтойгоо. Тэгээд Иран руу оцсны дараагаар шууд нөхрийнхэн зан нь өөрчлөгдсөн гэж аахгүй. Тэнгүүтээ хэдүүлээ одоо буцаж хизээч Америк явахгүй чи одоо өстө бараг л миний эзэмшлийн тэр гэдэг чи өстө манай маслим одоо шашны одоо ийм юмар байх хэвээр энэ гэдэг өстө хамаг л одоо нөгөө нэг эмгтэй үний эрхийг боогдуулдаг юмдаа хийгээд их нэртэйгээ айгу муухай харьцаж марцаад өстө тий ойр хавийнхаа хөрш мөрш юу вэ найзууд нь бүгдээрээ тэр эмгтэйг бүр ингээд тагнж магнждаг өдөрт хаагуур гарсан хүнсний дэлгүүр орсон уу хинтээ ярьсан хинтээ уулзсан ингээд бүх юмыг нь очиж ингээд тагнаад нөхөрт нь очиж тэгээд танаа ихнэр чи өнөөдөр ингэсэн шүү тэгсэн шүү гэд ингээд ярьж мэрдэг тэнгууд нөгөө нөхөр нь хурж ирээд нөгөө ихнэр мэгнэрээ зодддаг тийм амар одоо зүйлийг харуулсан кино ахгүй тэр нь бүр ингээд үнэнгээс амьдрал дээр болж исэн явдал. Тэгээ Not Without My Daughter гэдэг чинь би ингээд охингүүгээрээ бол явахгүй гэж байгаа гэсэн үг шүү дээ тий. Энэ эмэгтэй болохоор ингээ ганцаараа явах гингүүд их нөхрөн цач тэгвэл ганцаараа явахгүй гэдэг. Гэтэ би чамаа би ерөөсөө охиноогоо одоо энэ тий охиныг чи өгж явуулахгүй гэд ингээд сүрдүүлээд байдаг. Тэгээд энэ эмэгтэйдээ би өстө охингүүгээрээ бол хаашиж явахгүй гэж амар хичээж байгаа нэг тийм эмэгтэйгийн амьдралыг харуулдаг. Тэгэнгүүт одоо тий энэ одоо Алексана гэдэг энэ эмэгтэй рүү хүмүүс тийм бичиж байгаа байхгүй үзэгчт нь бүгдээрээ нийлж агаад Not Without My Daughter гэдэг киног үзье. Чи тэр киног үзнэ үү? Чамд айгүй хэрэгтэй кино үзэх хэрэгтэй шүү энэ гэдэг те. Тэгээд юу хүмүүс ингээл амар хэмрээд энэ одоо яг солиотой юм яг Афганистан улсад юу болж байгааг гэдэг мэдэхгүй байгаа юм байна. Айсгүй бол энэ нэмэгтэй ингээ rage bait хийгээд байгаа юм гэж бодсон. Худлаа юм ярьж
тэг гаргаж ирж иймэрхүү одоо хүмүүсийн анхаарлыг татсан цочруулсан юм гаргаж ирж баахан хүмүүсээр комент бичүүлэх тусламж ингээд TikTok дээр engagement нь ихсдэг штэ тэ. Тэгэж мэгээд ингээд жоохон хүмүүсээс анхаарал хандлт авах гээд худлаа юм зохиогоод ах шиг байна гэж бодсон боловч үгүй юм байна лээ манайхаа. Яагаад вэ гэхээр хүмүүс ингээд энэ эмхтэйгийн ингээд TikTok-ын scroll хийгээд ингээд нэлээд олон сар марын өмнөх жил мөлийн өмнөх ингээд те TikTok энэ тэрийг харсан чи яг ингээд энэ тухай ярьжсэн. Тэгээ би Афганистан нөхөртэй энэ төр гээд бид хоёр ингээ хамтдаа байж чадахгүй байгаа энэ төр гэсэн иймэрхүү юмнуудыг ярьжсэн. TikTok-ноо зөндөө хийжсэн юм лээ. Гэтэ яг тэд нар ерөөсөө нөгөө нэг ингэж хүмүүсийн анхааралд хүрж айгүй иймэрхүү viral болж анхаарал энэ төр авч байгаагүй болохоор хүмүүс мэдэхгүй байсан. Тэгээ яг энэ нэг бичлэг нь ингээд viral болсноос болоод ингээ хүмүүс олж мэдсэн байхгүй. Тэгээд ингээ хүмүүс ер нь бол энэ юмтыг худлаа ярихгүй байгаа юм байна. Үнэнгээсээ бүр үнэхээр Афганистан руу нүүх гэж байгаа юм байна гэдгийг ингээ олж мэдсэн маа. За тэгсэн чинь энэ нэмэгтэй ингээл нэг хэдэн бичлэгийн дараагаар гигүүд ингээд бас нэг өөр бичлэг хийгээ заяа. Миний комменттэй хүмүүс намайг Афганистан руу 8 сарын 17-нд нүүх чинь гэд санаа зовоод байсан болохоор би бүр билетээ урагшлуулад 8 сарын 3-нд болгосон. Ягаад вэ гэхээр би нөхрийгөө тэгж их санаад байна. Би ерөөс нөхрөөсөө хол баймааргүй байна гэд ингээд 8 сарын 3-нд болгоод тэгтээ өөрчилсөн гэдгийг хүмүүс зарласан ба. Тэгээд энэ нэмэгтэй бүр аяйгүй инээдтэй контент гэдэг заяа. Би одоо ингээд нүүхтэй бэлдэж байгаа. Тэгээд би одоо ийм зүйлүүдийг нөхрийнхөө гэр бүлийнхэнд авсан гэж яриа зав. Би нөхрийнхөө гэр бүлийнхэнд одоо ийм нүүрний бодогнууд авсан, ийм уруулын бодог, ийм ингэж нүдний харандаа контур те. Би нөхрийнхөө ийм ээж мэжд ийм өнөртэй ус мос авсан. Тэгээд Bath and Body Works ийм одоо те биеийн тоосмоос авсан энэ гэл тийм юмдаг үзүүлэл за. Тэнгүүд хүмүүс Are you okay in the head? Тэ чиний толгоонд чинь одоо юм байна уу те? Хэрвээ чи толгоогоо ингээд сэгсрэнгүүд ингээд юм хам те төмөр мөмөр дуурж ивэл бид нар тэлээрээ гэд те бүр ингээд доторх наад хадаас мадаас чинь суларцсан юм шүү гэд. Афганистанд амьдарч байгаа эмэгтэйчүүд чинь наад нүдний будаг нүүрний будаг үнэртэй уус мус чинь хэрэггүй наад эмэгтэйчүүд чинь нүүрний будах нь битгий хэл нүүрээ жил гаргаж болохгүй бүр ингээд тийм амар эрхэн хаагдчихсан боогдчихсан хоригдл шиг амьдарч байгаа өрөвдөлтэй эмэгтэйчүүд. Тэгж яагаад наад эмэгтэйчүүд чинь ингэж ямаг одоо ийм гоё улаан өнгийн уруулын бэдэг авчихсан гэдэг чинь хараад баярлаад ингээд түрхэд трийг ингээд гадар явна гэж бодоо юу гэд те. За тэнгүүдээ би ингээд нөхрийнхөө гэр бүлийн нөгөө нэг хүүхд мөхтүүд нь жоохон хүүхдүүдэд нь иймэрхүү тоглоомнууд авч ирсэн. Ийм эвлүүлдэг пазл авсан, одоо хөзөр авсан. За тэгээд ингээд янз бүрийн ийм тоглоом авсан гэж харуулдаг байгаа байхгүй. Тэнгүүдээ бас ингээд ийм шаарнууд авсан. Ягаад гэхээр ингээд шаарнд ус хийж тоглодог. Тэгээ water balloon fight энэ төр хийж магадгүй гэж бодоод ингээд одоо шаарнд одоо ус хийх ийм шаармаар авсан энэ төр гэл тэр мэрийг харуулж маруулаа. Тэгэл хүмүүс чи одоо Афганистаныг Америк гэж бодоод байгаа юм хүүхдүүд нь ингээл те тоглож моглоод ийм шармаар барайл ингээл тоглож моглоод зогсож идэг гэж бодоод байгаа юм чи нэг Афганистан гэд над компьютераараа те онлайнаар ороод нэг research хийгээд ихтэй юу гарч ирэхдээ чи нэг хараадах та гэд ингээ хүмүүс Америк тэмэрхүү комент бичээ заяа. Тэгэд ингээ хүмүүс асуусан байхгүй чи юу нэг яагаад бүр явж те ингээд зөндөө олон улс орн байхад ингээд явж байгаад ингээд Афганистан улсын юм эрхтэйд ингээд танилцчихдаг юм. Тэг бүр ингээд Афганистан руу нүүх гээд те яагаад ингээд ер нь над Америкаас хүн олчих болоогүй юм би эрхтэй хүн гэсэн чинь ингээд энэ эмэгтэйгээ өгж байгаа тайлбар нь болохоор Америкийн эрхтэйчүүд бол айгүй хэцүү те. Би бүр Америкийн одоо болцооны үерхлийн хайр дурлалын энэхүү culture-наас ерөөсөө залхах чинь яагаад гэвэл гэхээр одоо ийм red pill content the culture айгу ихтэй гэж байгаа байхгүй одоо red pill content гэдэг нь юу гэрэд ааваа гэхээр одоо нэг entertaining төрлийн контент гэсэн үг. Айгу тийм toxic masculinity-гийн тухай одоо alpha male гэсэн те ийм одоо контент гэсэн үг. Тэр чинь бол арай дэндүү extreme зүйл шүү дээ. Тэрийг чинь одоо бүх Америкийн эрэгтэйчүүд бол ингээд хүлээмжшүүрээд байдаггүй шүү дээ. Нэг хэсэг нь л тэгж тэрийг даган мөрддөг байх. Andrew Tate гэх нэг галзуу залуу байдаг шүү дээ. Мэдхгүй хүмүүс нь тайлбарлаад өгчөөд ингээд эрэгтэй хүн болтой ингээд alpha шиг байх хэрэгтэй. Alpha эрэгтэй байх хэрэгтэй. Бэра эрэгтэй байж болохгүй. Тэ өстой эмэгтэй нь бол ингээд зүгээр ингээд гэртээ хоол хийгээд ингээд сууж агаад ингээд traditional байх хэрэгтэй. Эрэгтэй нь ингээд provider байх хэрэгтэй гэл ингээд ингэж яриад байдаг эрэгтэй байдаг шүү дээ. Тэрийг red pill content гэдэг аахгүй. Эмэгтэй хүн бол ингээ яг эмэгтэй хүнээр байх хэрэгтэй. Гэртээ хоол ундаа хийгээд ингээ хүүхд мөхтэй асраад байж ах хэрэгтэй. Эрэгтэй хүн нь provider тэ тэжээгч гэдэг одоо энэ хүү үүрэг ролтой байх хэрэгтэй. Ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэл ингээл тэгж ярьдаг эрэгтэй байгаа. За тэрийг болохоор ингээ red pill content гэдэг аахгүй. Тэгвэл энэ эмэгтэй хэлж байгаа. Тэ Америкийн одоо эрэгтэйчүүд бол ингээ иймэрхүү red pill content-д ингээд итгэдэг болчихсон. За түүнээс гадна ингээ 50-50 culture-наас амар залхаж гин гэж аахгүй.
50-50%-аар ингэж хувааж одоо санхүү дээрээ байна гэдэг те ийм зарчимнаас би амар залхаж гин гэд. Тэгээ би тэрийг анх сонсчоод энэ одоо эмэгтэй ярьж байгаа зүйл нь ингээд өөрийнх нь ярьж байгаа нь contradict хийгээд ах юм аа те ингээд ярьж байгаа юмнууд нь зөрчилдөд байгаа биз. Энэ эмэгтэй болохоор сая би red pill content-нээс залхаж гин гэсэн чинь red pill content-энд итгэдэг эрэгтэйчүүдэд залхасан гэсэн үг гэж хэлээд байгаа юм. Тэр нь болохоор те эмэгтэй хүмүүсийг гэртээ суугаад ингээ хүүхдээ хараад гэр орнод цэвэрлээд байж ах хэрэгтэй зөвхөн эрэгтэй хүмүүс нь л ингээл мөнгө төгрөгөө олоод ийм эрэгтэй хүнийхээ үүрэг ролыг гүйцэтгэх хэрэгтэй гэсэн контентыг red pill content гэдэг. Тэгсэн мөртлөө тийм байж штэ энэ эмэгтэй би team red pill content-энд итгэдэг эрэгтэй хүмүүсээс залхаж ингэж хэлсэн мөртлөө тэрийг нь эсрэг тэг contradict хийгээд зөрчилдөөд би 50-50% санхүүгээ ингэж хувааддаг эрэгтэйчүүдээс залхаж ингээд. That doesn't make sense. Red pill content-энд итгэдэг эрэгтэй хүмүүс хизэж эмэгтэйтэйгээ 50-50%-аар тэ санхүүгээ хуваахгүй. Red pill content гэдэг чинь тийм утга учиртай байгаа шүү дээ. Эрэгтэй хүн бол эрэгтэй хүнээрээ байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол ингээд тэ хүүхд мөхт хараад гэртээ байж хэрэгтэй. Тэгээд ярьж байгаа юм зөрчилдөд байгаа биз. Тэг хүмүүс чи яг ярьж байгаа юм а ойлгож гинөө дээ ингээд чиний над ярьж байгаа юм чинь зөрчилдөд байна гэд тэ. За тэгээд ер нь тийм учраас тэ ингээд ер нь Америкийн залуучуудын dating culture-наас ингээд 50-50%-аар санхүүгээ хуваах болон red pill content эндэрт итгэдэг эрэгтэйчүүдээс залхсан учраас ингээд гадаадын эрэгтэйдээ суух хүсэл төрсөн гэсэн. Тэгэл энэ эмэгтэйгээс хүмүүс амар асуугаал за чи тэгээд одоо Афганистанд очиод юу хий гэж бодоод байгаа юм бэ? Тэ одоо чиний төсөөлж байгаагаар бол чиний өдөр тутмын амьдрал ямар байна гэж бодож байна гэдгсэн чинь нэмэгтэй ингэ бичлээ гэж аахгүй юу? Би бол Афганистанд өмнө нь ерөөсөө очиж үзэж байгаагүй болохоор би ингээд нөхөртөөгөө гоё гадуур яваад тэ Афганистан улсыг сонирхоод sightsee хийгээд тэ байгаль очиж үзэж сонирхоод ер нь ингээд нөхөртөөгөө л айгүй их цаг хугацаа өнгөрөөхөө айгүй хүсэж байгаа. Тэгээд Jim Down манай нөхрийн аав эгч юм уу нагаз эгч юм уу те auntie гэж аахгүй манай нөхрийн auntie ингээд юунд gym явдаг гэсэн. Тэгээд би нөхрийнхөө auntieтэй хамтдаа ингээд gym явна. Тэр gym зөвхөн women only gym гэсэн зөвхөн эмэгтэйчүүдийн явдаг gym гэсэндээ би тэгэж очиж нөхрийнхөө auntieтэй хамт ингээд gym явж ингээд тэ fitness center хийн. Тэгэл ер нь нөхөртөөгөө цаг хугацаа өнгөрөөндөө тэгээд ер нь ингээд гадуур яваад контент энтрэ хийгээд энтэр гээд What? Хүмүүс бөөнөрөө тэр контентыг үзэж байгаа бүх хүмүүс what? Бүр шокнд орсон те. Чиний бодож байгаа Афганистан улсыг ямар вэ гэж бодож байгаа төсөөлөл чинь яг reality те жинхэнэ амьдралын Афганистан хоёр ингээд ерөөсө тохирохгүй байна те. Чи Афганистанд эмэгтэй хүн учраас нэгтдээ ингээл нөхрөөгөө дагаал ингээл тэг ингээл чиний яриад байгаа шиг ингээл юу нөхрийнхөө auntie-г дагаад gym-д ороод л тэг fitness center яваад л за тэгснэ ингээл нүур амаа бодаад л тэ тэгснэ ингээл охтодоо гэж hangout хийгээд за эсвэл ингээл гарч ирэл өөрийнхөө TikTok дээр контент энтер хийгээд явна гэж бодоод байгаа юм. Тийм амьдрал Афганистанд тэ эмэгтэйчүүдэд байхгүй, тийм эрхчлөө одоо Афганистанд байхгүй. Энэ эмэгтэй болохоор ерөөсөө мэдгүй байж байгаа байдал нь яг энэ хүмүүсийн ярьж байгаа хүмүүс бол айгүй хиймэрхүү төрлийн комментүүдийг бичиж хагаад тэрийг ерөөс ингэ тоохгүй байгаа байхгүй. Тэгээд ер нь мэдж байгаа ч гэлээдээ энэ хүмүүсийн яриад байгаа одоо Афганистан улсад эмэгтэйчүүд ийм зовлонтой амьдрдгаа гэдгийг комментүүдийг харж байгаа мэдж байгаа ч гэсэндээ албаар тоохгүй байгаа юм уу? Эсвэл хүмүүс тэгж бодож байгаа байхгүй. Би Америк юм чинь Америк эмэгтэй учраас надад тэр нь үйлчлэхгүй. Одоо Афганистанд би Америк эмэгтэй юм чинь яваад очингууд одоо тэр Талибан гэж ярьдаг штэ тэ одоо тэр Афганистаныг одоо эрхэндээ авчихсан байгаа тэрхүү террорист одоо бүлэгмэн тэ тэр Талибанчууд нь одоо ингээл эмэгтэйчүүдийг айгуу ингээд опресс хийж идэг штэ дарамтлж идэг. Тэгээд Талибанчууд болохоор энэ эмэгтэй Америк хүн ингээ яваад очиж байгаа болохоор тэрхүү ингээд эмэгтэйчүүдийг опресс хийдэг зүйлүүдийг энэ эмэгтэйд одоо гаргахгүй тэр үзэл бодлоо те
энэ эмэгтэйд гарахгүй гэж итгэцэн гүн бат итгэцэн юм шиг байна. Ягаад вэ гэхээр өөрийгөө Америк эмчин би бүхнээс эрх дарахтай те Афганистан эмэгтэйчүүдээс илүү эрх дарахтай. Тэгэхээр надад тэр нь бол үйлчлэхгүй. Би баг Америк эмчин те ингээл Афганистанд өөрөө хүссэн юм хийгээд явж болно. Талибанчууд бол намайг яаж чадахгүй гэж бодоод байх шиг байна. Үнэхээр яг тэгээ итгэчихсэн юм шиг байна. Тийм болохоор ингээ хүмүүсийн бичээд байгаа комментуудыг те Афганистанд ямар ч эмэгтэйчүүд ийм эрхчлүүд байдаг юм а гэдэг комментуудыг тоохгүй байгаа юм шиг байна гэж хүмүүс тийм одоо theory гаргаж ирсэн байгаа. Тэгэд энэ нэмэгтэй өөрийгөө ингээд Афганистанд очичоод TikTok-о контент хийн л гэж бодоод байгаа юм шиг байгаа юм. Яг гэхээр би яг сайн мэдэхгүй нэ гэхдээ та нарт очиж байгаад би харуулъя, очиж байгаад би тгий, очиж байгаад би контент дээр үзүүлээд яриад байгаа. Хүмүүс чи Афганистанд очоод шууд одоо энэ TikTok-оос алга болно. Бид нар бол чамаа ичний царайг дахиж хийсэж харахгүй байхаа гэдэгтэй тиймэрхүү юмуд яриад. За тэгээд нэг юм болсон манайхаа. Ингээл баахан сэвгдэл гадуур өстө хаасаагүй яриад YouTube-ээр ингээд YouTube-рууд яриад л заа ийм солиотой эмэгтэй ингээл бүр ингээд мэдээ энтрээр гарсан заа. Афганистанд Америк эмэгтэй Афганистан руу нүүх гэж энтер гээд. Тэгээд бөөн TikTok-оор баахан сэвгдсэн чинь одоо би тэр комментиг харсан байхгүй өөрийнх нь нүдээр. Энэ эмэгтэйг яг тэр нэг видеоныхон доор нэг хүн одоо эмэгтэй хүн ийм коммент биччихсэн байхгүй. Хүү юу яриад байгаа юм бэ? Наад нөхөр чинь миний найз залуу штэ. Бид хоёр сая сархны өмнө бигээ ингээд хараад те хаана гэлээ Пакистанд гэлээ харчаад уулзчаад ирсэн. Аль уу энэ зураг нь бид хоёрын зураг байна. Сая 27 хоногийн өмнө хамтдаа авахулсан зураг гэдэг ингээд нэг зураг тавьсан заяа. Тэр эмэгтэй яг тэр нөхөртэй ингээд зураг авахсан байхгүй. Тэр бол харваас яаж ч утсан AI зураг байсан заяа манайхаа. AI-аар хийсэн зөв энэ эмэгтэйг явуулах гэж байгаа те. Тийм зураг хийгээд ингээд коммент одоо бичээд тавьчихсан байсан. Тэгсэн чинь зарим хүмүүс гэтээ тэрэнд итгэцэн юм шиг байлээ. Ягаад вэ гэхээр тэрний дараахан хэдхэн хоногийн дараа энэ нэмэгтэй аккаунта private болгоод TikTok-ныхоо аккаунтыг private болгоод контент хийхэ бэлдсэн байхгүй. Тэгээ хүмүүс нэг саяхан нэг тийм коммент явж исэн. Нөхрийнхөө нь ингээд найз охин гээд нэг одоо те коммент явж исэн зураг мураг ингээд тавигдчихсан байсан. Тэгээд ер нь энэ Alex Sana гэдэг эмэгтэй юм л болол контент дээр манай нөхрийн аав ах чинь антин гэд яриад байдаг. Тэр анти гэдэг хүн нь бол яг нөхрийнх нь эхнийх нь эхнэр нь ч юм уу те эсвэл найз охин нь хаа гэж хүмүүс гадарлаадсан байхгүй. Тэр нь баг үний юм шиг байна. Тэр баг одоо комментэн дээр тавигдсан байсан ингээд те тэр зураг баг тэр антин юм шүү дээр гэж хүмүүс баахан тийм бичсэн байсан байхгүй. Тэгээ хүмүүс ер нь энэ эмэгтэйг тэр эмэгтэйгийн хурамч коммент AI зургийн одоо комментиг харчгаад яна манай нөхөр одоо те үнэнгээс ийм намайг араар тавьж байгаа юм байна эмэгтэйтэй юм байна өөр эмэгтэйтэй юм байна энэ гэж бодоод ингээд ичингүүтэй аккаунт энэ private болгочлаа гэж хүмүүс бодоодсан байхгүй. Гэхдээ тэр бол үгүй манайхаа. Яаж ч бодсон үгүй. Ягаад вэ гэхээр тэр зураг бол үнэхээр AI харагдчихсэн заяа. Харваас хүн итгмээргүй үнэмшмээргүй тийм дээ AI зураг харагдчихсан. I think we all know now why Alex Sunny is taking a step away from social media and limited her comments after this girl said, "Wait, what? This is my boyfriend. We've been talking for a year and visited last week. Please DM me." Nick, please DM me because I have a lot of info, okay? Please DM me. За тэгээ тэрнийхээ дараагаар дахиад удалгүй буцаад TikTok дээр гарч ирсэн. Тэгээд гарч ирэнгүүтээ болохоор те миний талаар ингээд миний нөхрийн талаар миний нөхрийг ингээд өөр хүн амьтантай явуулдаг өөр эхнэр мэхнэртэй энэ тэрэ бла 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 гэдэг айгүй их олон хүмүүс ингээд гадуур дураараа ингээд яриад те TikTok дээр ингээд өөрсдийнхөө платформуд дээр гарч ирээ миний нөхрийн тухай болон миний relationship-ний тухай ийм худлаа мэдээллүүдийг тарааж ин. Тийм учраас би одоо ингээд ер нь чимээгүй байхаар шийдлээ. TikTok-оос одоо бүр ингээд гарахаар шийдлээ. Тэгээд би одоо нүүдгээрээ нөхөртөөрөө очтгоороо очирна. Маа нөхөр бол надад хайртай би ингээд сайхан аз жаргалтай Афганистанд амьдрна. Тэгээ бүр мөсөн өөрийнхөө TikTok аккаунтыг deactivate хийхээр шийдсэн ингээд тийм зүйлийг story дээр тавьчихсан байсан. Яг одоогийн байдлаар бол устгагдаагүй байлээ аккаунт нь. Гэтэ маргааш устгана гэсэн. Тэгээ нэг ийм л юм байна. Манайхаа нэг ийм солиотой Америк эмэгтэйгийн түүх байла. Тэгээд хүмүүс бол айгүй сониуч байгаад байгаа байхгүй curious энэ эмэгтэй үнэнгээсээ нүүх нү яах нү. Тэгээд Афганистанд очиод яах вэ ийх вэ энэ гэдэг хүмүүс амар тийм сониуч байдалтай байгаад байгаа. Гэхдээ ер нь ихэнх хүмүүс яг хөө тэгэл тоглоом шоглоом хийгээд л дээ ингээл бууж байгаа юм шиг
болол нэг тиймэрхүү комментууд бичээд байгаа ч гэлээдээ их хүмүүс бол айгүй үнэнгээсээ саан зовоод байгаа байхгүй энэ одоо яанаас та үнэнгээсээ Афганистан явчих юм бол өстой амьдралаа алдандаа үнэхээр буцаж ирч чадахгүй дэ солиотой юм аа өстой битгий яваасаа гэдтэй хүмүүс бол айгүй их тийм юм одоо ер нь санаа зовж байгаа харагдсан гадуур. За манайхаа тэгээд өнөөдөр та бүхэндээ иймэрхүү солиотой хүмүүсийн галзуу хүмүүсийн өдрийн тэмдэглэлүүдийг ярьж өглөө. Тэгээ одоо ингээд TikTok дээр сонин слэтэслэтэй юмнуудыг хийгээд яриад байгаа хүмүүсийн түүхүүдийг ярьж өглөө. Тэгээд цаашдаа ч гэсэндээ иймэрхүү influencers in the wild, wanna be influencers in the wild галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг бичлэгээ үргэлжлүүлээд явах болно. Тэгээ удахгүй угаасаа зөндөө олон өөртөө иймэрхүү хүмүүсийн драманууд гарч ирэх байх гэж бодож ин TikTok дээр. Тэгээд удалгүй тэр бичлэгээр уулзъя. За тэгээд энэхүү бичлэг маань хэрэг та нарт маань таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хов болонгаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.